All-Star сонгогдсон бүх тоглогчдод амжилт хүсье. Манай хүн завгүй. Туураад байгаа? Эцтэй баярлаа. Where are you from? We're from Mongolia. Mongolia? Yeah. Which country? Game Day podcast. Game Day podcast явж байна. За баяр Бүгд гараа өргөөд байгаа. Зэрлэг баг. амар орж ичээс та. Одоо өстө гоё жигтэй ярилцсан. Би ч суучаад бүр цаа тогтоо суучаад ирлээ. Багшиг тоолчаа. За улсад одоо хэд удаага All-Star шалгарч байна? Мэдхгүй шүү дээ. Яг Тоогоо ингээд нөгөө том тоглогч ч бас ингээд тоогоо Азак гэж бодож байна. Өчигдрөөс эхлээд нөгөө Шгшаагийн бэлтгэл эхэлсэн байгаа. Тэгээд өнөөдөр өглөө Шгшаагийн бэлтгэл дууссаны дараа Азаа надад чих рүү надад жоохон пас өгөөд өгөөрэй хаа би өнөөдөр явна шүү гэдгсэн шүү дээ. Тэгэхээр би одоо бүр захирал Ер нь бол одоо таныг бол шүтээсэн яг бас ардталт нь ингээд асаалтаа явж байдаг бас нэг эвгүй гараад байдаг шүү дээ. Тэдний нэг ч одоо энэ Саша Нивка гэдэг эвгүй гарстай бас хөрсөн өдрөө Happy birthday to you. Гошоо. Тэр нахнараа тоглож явах бас ер нь амар гоё ойлгосон ер нь бол яг тэр бас сагсчид бид нар ер нь амар олдуулаа юм байна. Ер нь бол амар том гэр бүл байд юм байна. Game Day podcast-ийн үзэгчдээ All-Star-ын баярын өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид гурван зүгээс болохоор энэ All-Star-ын үеэр жижигхан одоо блог нэрийг одоо жижигхан бичлэгээс үуч гэдэг юм уу тийм бичлэгнүүд хийгээд явна. Тэгээд явахдаа болохоор яг эцэм өмнө эсэм сонирхч үгүй залуучууд мөн одоо энэ арын ард одоо юу гэдэг тийм байж болох сагсчид байж болох бүх хүмүүстэй уулзалтыг хичээнэ. Тэгээд адилхан сонирхолтой явдлуудыг өрнүүлэх хичээг болно. Тэгээд бид гурав бас ингээд өмсгөл ер нь одоо хийгээд өмссөн байгаа. Манай Андреас TGB-ээс хийж өгсөн өмсгөл тэгээд өмсгөлүүдээ сонгохдоо болохоор ингээд өөр өөрснийхөө одоо яг ай гэж ярина тийм. Одоо ингээд зэтэгийн манай хувьд бол том баярын жерсиг за ингээд манай аягийн манай хувьд болохоор Шин баярын жерсиг 11 За манай Амбукийн хувьд бол одоо өөрийнхөө шүтэн их ахын өмсгөлийг одоо урлуулсан байгаа. TG Sport-ийнхондоо маш их баярлалаа. За баярын мэнд хаа. Баярлалаа баярын мэнд. За Монголын Сэсмийн холбооны одоо 30 жилийн хүрээнд одоо All-Star 2025 маань одоо 2 төдөө амжилттай үргэлжлэж байна. Тэгээд цагаан огшин маань хувьд одоо хэд жилдээ одоо лиг дээр ажиллаж байна. Одоо анх бол мэдээж 94 оноос хойш тоглогчоор оролцож байсан. Одоо тэгээд Сэсмийн бүгдөө одоо дасалжуулагчаар хэдэн авраг авч ийлээ. Одоо тэр талаараа нэг гоё. За би энэ дөрөв даах лигийн тамирчин болж олсноос хойш одоо өнөөдөр тасалтгүй тоглож тасалжуулагчаар явж байна. Лиг маань бол яг үндсэндээ бол одоо 29 жил болж байгаа. Нэг жил завсарч ирсэн шүү дээ. Тэгээд яг энэ 29 жилийн хугацаанд бүгдээр нь одоо тоглож тасалжуулагчаар ажиллаж байна. Тэгээд би энэ хугацаанд тоглогчоор 3, тасалжуулагчаар 5 нийтдээ 8 удаа авсан. За тэгээд та одоо лигийн 30 жил болж байна. Тэгээд хүрээнд одоо нийт Сагсан бүгд сонирхчтой одоо гоё мэдчилгээ төвшүүлж. За мэдээж маш сайхан байна. Тэгээд анх энэ Монголын Сагсан бүгдийн лигийн тэмцээн зохион байгуулагдаж ихсэн 94 оноос хойш одоо ингээд 30 жилийн болж байна. Тэгээд энэ 30 жилийн хугацаанд хамгийн гол нь маш олон хүний хүч хөдөлмөр, олон хүний хичээл зүтгэлийн хүчинд өнөөдөр Монголын Сагсан бүгд ийм төвшөнд ирж байгаа. Өшөөч илүү цаашаа дахиж дэвшнэ гэж бодож байгаа. Тэгээд зөвхөн өнөөдрийн өнцгөөс нэг юм харахад бид нэр өмнөх үеэ өгүүлсэх биш, өмнөх үеэ түүхээ мэддэг байж, өмнөх үеэ бас сурч цаашаа явах хэрэгтэй гэж харж байгаа. Ер нь бол одоо сүүлийн үед бол залуучуудын ярилцлага ч юм уу те янз бүрийн юм харахад жоохон өмнөх үеэ өгүүлсгсэн ч юм уу те одоо жишээ нь бид нэр цэврээ өгшиг ч юм уу, дам багшиг одоо өмнөх үеийн одоо тэр бямж багшиг ч юм уу те яасан ч өгүүлсэж болохгүй. Тэр хүмүүс байж ээж бид нар өнөөдөр энэ Монголын Сагс өнөөдөр ийм олон зэрэгтэй ийм сайхан хэмжээнд хүрсэн гэж бодож байна.
За All-Star яг өнөө утгаараа л одоо баяр болж байгаа шиг байна те. Одоо 30 шилдэг тоглосон нэг дор ахнаар тэгээд найзууд тэгээд цуглаж байгаа харах нь өөрөө гээд сүр бараантай маш гоё байна те. Ойрд одоо энэ хүмүүсийг ингэж цуг дор хараагүй тэр нь бас маш сайхан байна. За манай лиг зохион байгуулалтын хувьд бол манайх одоо багууд маань ажиллаж байгаа. Тэгээд олонныхоо хүчээр ингээд лигийн тэмцээн маань үзэгчтэй бас үзэж харуулах юмтай. Тэгээд ингээд жил бол хүмүүс үзэгчд маань хүсэн хүлээдэг юм гоё баяр байдаг. Тэгээд тэр баяр болгоноор одоо хамгийн сайн одоо ивент хийхийг зорддог тэрл дээр ажил маань ингээд явагдаж байна. Баярын өдөр болж байна. Сагсан бөмбөгийн наадан болж байгаа гэж хэлж болж байна. Ягаад тэгэхээр гадаадд байгаа манай одоо Монголын сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастерууд маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд ойрд хараагүй тухайн цаг үедээ одоо хүүхд байхдаа үзчихсэн тоглогч нарыгаа одоо цаг үе дээр бас харах тэр боломжийг одоо үндэсний дээдлийг маань олгож байна л да. Мэдээж маш сайхан байна. Тэгээ яг энэ мэдрэмжийг ирээд мэдэх гэж нэрлээ. Яг үгээр хэлэхээр тэгээ яг дараа нь хэлээ тэгээ амар янз бүр үг орох гээд байна. Гэхдээ үнэхээр сайхан мэдрэмжтэй. Тэгээ ойрд мэдрээгүй ойрын баг 10 20 жил мэдрээгүй мэдрэмж яг өнөөдөр шууд мэдэрч байна. Үзэгчтэй бол ингээд бүгдээрэнд нь 30 жилийн мэндийг хүргье. Дандаа нэг цаг үе чигшээ тоглож байсан те. Бүх ах нар дүүнэр бүгдээрээ зөвлөрсөн маш сайхан байна. Асан үлгүүд багийн 10 жил багийн ахлагч нэгэд асан үлгийг анх үүсгэн байгуулж хахад хамгийн анх бид нар байгуулжлаа. Тэгээ одоо ингээд бид ч асан үлгүүдээ 3 төрүүлсэн юм байна. 3 төрүүлээд 9 оны төрөнд болчихсон. Маш өндөр байна шүү дээ. Ийм өндөр төвшин зохион байгуулж ирсэн юм тэмцээн урд очиж байгаа юм үстэй тий. За тэгээ манай айлын хувьд бол одоо бүр яг сүүлд сонирхож үзсэн хүмүүс бол бас зарим хүмүүс бас мэдгүй байж магадгүй те. Цэцгийн мэргэн одоо олон улсын хэмжээний мастер те. Лигийн 10 оны тэргуун тоглогч 10 он те. 11 оны улирлын MVP за дээдлигийн авраг тэд удаагийн яг 3 тэр нэг дунд нь юу болоод тооцсон юм уу тооцдгүй юм мэдэхгүй шүү дээ. Ер нь бол яг нөгөө тэгэхээр ийм одоо мундаг тоглогчийг бас бид та уулзалж шүү. Тэгээд мэргэндээ бас ойр дуулцаг өстэй сайхан байна. Тэгээд All-Star-ын энэ гоё тоглолтод амт төсөө тэгээд одоо яг нөгөө 10 шилдэг тоглогч нарын нэг сонгогдсон те. Угаасаа сонгогдохгүй байхын аргагүй тоглогч манай мэргэн тэгээд мэргэнийхээ цаашдын ажил амьдралд сайн сайхан мөнгөний хүсээрэй. За өнөөдөр сайхан өнгөрүүлээрэй. За өнөөдөр алаад өгье. Хайшаа баярлалаа. За. За. Баярын мэндэ хаа. За. Баярын мэндэ хаа. За сэтгүүл болооны дээдлийг одоо үүсгэн байгуулагдаад 30 жил болсон байна. Өнөөдөр All-Star-аа тэмдэглэж гин сэтгэлдээ бацаач. Гоё байна те. Манай сагс юм гоё хөгжиж байгаа, залуучууд их үзэж байгаа. Тэгээд ийм төвшөнд бас байгаад баяртай байна. Огч яг 94 оноос хэдэн он хүртэл лигдээ хүчин зүтгэсэн мөлий тоглогчоор 94 оноос 2005 он хүртэл 11 жил тогсон. Сүүл 5 онд авраг аваад тэгээд болсон мөлий те. Сүүлд нь бас нэг ганц нэг тоглосон маа. Сүүлд нэг Баянзүрх бүс нэг ороод нэг хоёр тоглоод байсан. Та бүхэн харж байгаа одоо энэ одоо бид гур амбог бид гур өөрсдийнхээ яг нөгөө залуу байхдаа шүтдэг байсан нөгөө шүтэнүүдийнхээ нөгөө бодолыг хийжсэн байж байгаа. Манай хүн бол төвшаахыг гэлсэн амбог их хоёрыг би одоо таних гэж гэдэг юм уу те. Одоо ингээд яг шүтүүдээ ингээд уулзаад ингээд ярьцлага хийж ийн гэдэг бол бас маш нэр төрийн үг байна те. Дөнгөж анх 2004 онд лигт орж явахд бол дөнгөж оогах махач зүгээр ингээд шүтэн бишрэл явж исэн. Тэгээд өөдөөс нь тоглоно гэсэн төсөөлж байгаа хүнтэйгээ гар зөрүүлдэг байлаа те. Маш сайхан байна. Одоо ингээд ярилцаад байж байгаа нь ч гэсэн маш сайхан байна хаа. Тэгээд одоо тэгээд явцын дундор нэг палмастер орж байгаа гоё гар усгээ зурулж аваа шүү. Тэгээ гоё энийгээ гоё жаазлаа хадгалнаа. За. За сайн баха. Сайн юу байцгаана. Баярын мэнд. За баярлаа. Олон тоглогч нар ороогүй байгаа бас тий. Орснуудаа ороогүй бол бүгдээр нь цуг мөр зэрэгцээ тоглож явсан. Одоо Ахмад үеийнхэн бидний үеийнхэн тэр бүх тамирчдаа Сагсмгийн баярын өдөр баярын мэндийг хүргье. За, лигийн 30 жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа та хоёрт. Та хоёр одоо ямар ажил хийж байгаа вэ? Одоо нэг ийм мэгэл явж байна. Та манай геймдэ подкастыг үзээгүй ерөөсөө. Ер нь бол сэнхүү үзээд байгаа. Сэнхүү үзээд. Та ямар ажил хийж байгаа юм бэ? За, сэтгэлээсээ уулзчихаа. За ингээд би ч анх хүүхд байхдаа лигийн тэмцээн үзэж өссөн. Тэгээд 93-аас 94 онд энэ Монголын сагсан бөмбөгийн холбоо шинжлэхдээ байгуулагдаа тэгээд энэ сайхан лигийн тэмцээний хийсэн. Тэгээд ах нараа үжиж өссөн. Тэгээд өөрөө бас тоглогчоор ингээд тоглоод ингээд энэ 30 жилийн арга хэмжээнд өөрчлөлтөндөө баяртай байна. Тэгээд нийт сагсан бөмбөгчтэй энэ өдрийн
Манай саксны баяр болж байгаа шүү дээ. Нийт саксан бөмбөгчтэй болон саксан бөмбөг сонирхч бүх залуучуудаа ингээ саксан бөмбөгийн баярын мэнд хүргье. За саксан бөмбөгийн холбооны 30 жилийн өнөөдөр All-Star-аа тэмдэглэж байна те. Баярын мэнд ахаа. Баярын мэнд. Үеийн одоо шилдэг одоо тоглогч нар одоо энэ ч өнөөдөр хорон чуулж байна. Тэгээд эхний 10-ны одоо шилдэг тоглогч Монсоно Ким баяр хүү гэж одоо энэ ахтайгаа одоо подкастаараа дамжуулаад одоо үзэгчтэйгээ уулзуулж байна. Тэгээд өнөөдрийн сэтгэлийн сонс яхаа. За бүгдэнд нь энэ 30 жилийн баярын мэндийг бүх сагсан бөмбөг сонирхогч болон үе үеийн сагсан бөмбөгийн тамирчтай дасгалжуулах шүгжөөн дэмжигчтэй баярын мэнд хүргье. За нийт одоо сагсан бөмбөг сонирхдаг, үздэг, тоглодог. За үе үеийн бас ахмад тамирчид зохион байгуулж исэн нийт одоо сагсан бөмбөгтэй холбоотой бүх хүмүүстээ баяр талархснаа илэрхийлье. Мөн 30 жилийн баярын мэнд хүргье. Миний үчис одоо ганцаа маань бас хэлчихлээ. Тэгээ бас бүх үе үеийн төлөөлөл бас сайхан тамирчид байна, шүүгч нар байна, дасгалжуулагч нар бүгд цугласан байна. Тэгээд ойн баярын мэнд хүргье. Манай ганцаагийн өвч одоо улсад хэдэн жил шүүж байна? Одоо 21 дахь жилдээ шүүж байна. 30 жилийн төвөгтэй лигийн 21-ийн шүүж байна гэхээр ч бас олон байна те. Манай оргилын хувьд бол бас шүүгчээр олон жил ажиллаж байгаа. Тэгээд одоо бол яг хүүхдүүд рүү чиглэсэн дасгалжуулагчид одоо Монголын одоо өсвөрийн одоо урдаа ирдэг 2 3 4 5 дасгалжуулагчрын нэг болцсон юм чинь. Тэгээд оргилын хувьд одоо шүүгчээсээ гараад За ер нь бол юу болсон нөгөө 20 жил ганцаа өтөр маань нэг анги. Тэгээд ганцаа маань миний өмнөх жил одоо ингээ 21 дахь жил би одоо 20 жил одоо яг сагсан бөмбөгтэй холбоотой явж байгаа. Тэгээд одоо нэг визон багтаараа дасгалжуулалт сууснаас хойш ер нь бол одоо шүүгчийн карьер маань дуусаад ерөнхийдөө багш дасгалжуулагч чиглэл рүүгээ илүү төлөвлөгөө ажиллаж байгаа. За манай хоёрын хувьд одоо анх шүүгч болж байхад одоо манай хоёрыг чиглүүлж өгч ирсэн одоо яг шүүгч нар багш нар ч гэдэг юм уу те тэр хүмүүстэй хандаад бас гоё сэтгэлийн өгөө хэлээд нийцсэн мөнгөчтэй ч гэсэн бас нэг гоё мэдлэгээ төвшүүлээ. За бидний хувьд бол одоо 2 оноос 2006 он төгссөн Монгол Улсын боловсролын сургуулийг сагсан бөмбөгийн чиглэлээр төгсөөд давхар тэнцэнээс шүүгчийн гараагаар эхэлж ерөнхийдөө шүүгч эхэлсэн. Хамгийн эхний багш маань болохоор Сатура гэдэг багш байгаа. Японоос ирсэн. Тэрнээс хойш одоо Даш Дэлгэр багш маань үе үеийн багш нар маань зөвлөснөөр ерөнхийдөө шүүгчийн гараа маань эхэлсэн байгаа. Тэгээ Монгол Улсын боловсролын сургуулийн одоо багш дасгалжуулагч мэргэжлэр төгсөж явах явцад одоо Монголд бас шүүгч одоо дутмаг байсан үед Сатора гэдэг одоо манай Япон улсын иргэн багш маань бол одоо бид хэдийг чиглэж ангаар нь одоо шүүгчийг бас бэлтжижсэн. Ер нь шүүгч одоо анх 3-аараа яаж шүүгчтэй байрлал те энэ тал дээр бол нэлээд сайн чиглүүлж өгсөн гэж одоо бодож явдаг. За мөн одоо тэрнээс гадна одоо цагчин нарийн бичих гэдэг ер нь тамирын дэдийн оюутнуудыг бол одоо авцраа цаган дээр дадлагжуулах, нарийн бичиг дадгалжуулах энэ ажлуудыг хийдэг байсан. Одоо энэ манай шүүгчний гэр бүл маань хэдүүлээ болчиход байна. За одоо ер нь тоолж барахгүй их болсон шүү. Өмнө нь тоотоод байсан. Тийм, тоотой ид байдаг гэсэн. Одоо л ер нь сайхан залуучууд гарч ирсэн. За мэдээж одоо энэнийхэн дагуу бол нөгөө шалга шүүлэг цензуруу тавигдж байгаа. За зэрэглэлүүд олгогдож байгаа. Энэнийхэн дагуу одоо залуучууд маань бэлтгэдэг дараагийн үе үеийн шат шатны тэмцээнүүд дээр бол одоо ажиллаж байна. За яг хүний тоог бол тоочны хэлэх одоо боломжаалга. Ер нь бол Монгол улсад бол одоо маш олон лиг, маш олон тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэгэхээр бүгдэн дээр нь шүүгч ажиллаж байгаа гэхээр бол маш олон байна л гэсэн. Баярлалаа баярын мэнд хүргэе монголчуудаа нийт сагсан бөмбөг үзэгчтэй хүмүүстэй ярин бай. Их гоё байна. Анх удаа ингээ юу ч яриндаа орж ирлээ ингээд сагсан бөмбөгийн All-Star-ыг анх удаа үзэж байна. Бас сэтгэл хөдлөж байна амар гоё байна. За хизээр сайхан дөө. Би урж дээр ирсэн. За амарч явна уу яаж явна? Яг хоо лигийнхаа дундуур шгшээ баг дээр бас нэг тасалж гад ирнэ ирээлж. Тийчээс бүр шгшээ нөгөө тоглохын зөвшөөрсөн юм уу? Яг хоо багасаа шүрл аваад ирсэн. Тэгээ багаас. Оо nice. Ой сте янзэ. Өстө гоё шүү. Өстө гоё мэдээ шүү. За бэлгэлд ороод эхэлсэн үү? Тий, бэлгэлд ороод одоо өнөөдөртөө 2 дахь ороод явж байна. Оо nice. Маргааш бэлгэлд ороод явна да. За ямар ч манай төвийн байралд манай суграа дүү маань хүч нэмгээр одоо 50-ны одоо лиг төр чөлөөлөө тэгээд ирсэн байх шүү. Баярлаа. Тэгээд Монгол улсынхаа шгшээ багт чадах чинээр таслах боллоо. Гоё байна. За өнөөдрийн үйл ажиллагаа ямар болж байна? Тий амар гоё болчтой. Ер нь тэгээд үзэгч тий тоглогч зарлаа. Ах нарыгаа үзлээ. Ер нь үдчихсэн ах нарыгаа яг хажуунаас харах амар гоё юм. Сэтгэл догтлж байна. Одоо ингээ яг заалрага орох гээд байж нэг ингээд. Яг одоо үдчих өссөн ах нараас ер нь яг одоо фаворит одоо 3 тоглогч нь хэн байдаг вэ? 3-ын 3 одоо яг чи үзсэн ах нар чамгаар дуртай тоглогчиг бол хамгийн түрүүнд Шарж Онц ах байна. Томи ах байна. Тэгээд
отхон мөнгө авах юм. Тэгээ одгийн авах юм. Одгийн авахтаас амар дуртай би бас. Ер нь дөрөнд амирч юм бол отхон мөнгө авах одгийн авах. Энэ нэрлүүдийг харж Их баяр. Отхон баяр. Өшин баяр. Ахнарынх нь одоо айдлууд гэсэн үг. Би бол хамгийн их минут дуртай тоглолцоо одгийн авахтаа би ер нь амар ингэ тоглолтын минут дуртай байсан. Амар хүчний тоглолтоо Монголд яадаг гэлээ лигонруудыг ганц ачаадаг юм чи одгийн авахаас ер нь бол миний шалгаар одгийн авахтаа амар дуртай бас. За тэгээд дүүгийнхээ одоо тэр 50-ны лигийн одоо лигийн багийн тоглолтууд бол одоо Монголын шишээд одоо зориулах гэж ирсэн гоё сэтгэлд чинь маш их баярлалаа. Тэгээд цаашдын тоглолтууд маш том амжилт үсэйхэн том ирээдүй хүлээж байгаа гэдэгт анхнаар нь эргэлзэх байгаа шүү. За. Хайртай ч гэсэн амжилт хүсье. За сайн уу? Сайн байна уу? Баярын минь. Баярлалаа, баярын минь. Эрэхтэй заяа. За. 3 шидэлтэнд 5 удаа төрүүлсэн тоглогч мэдхөө. Цааж ах өчтөр 5 дахь төрүүлсэн сте. Тийм. За тэгвэл хамгийн финалсан тоглогч юм байдаг эрэхтэй. Төвшин баяр ах үстэй. 12 удаа. Тийм үү? Тийм. 6 удаа аврах, 6 удаа дэд аврах гэдэг. За тэгвэл лигийн хамгийн эмоцтой дасчуулагч юм бэ? Эмоцтой. Монгол уу? Монгол. Гадаад нь бол угс ойлгомжтой шүү дээ. Нөгөө эпсен дасчуулагч тийм үү? Тийм. Монгол юм байна. Эмэгтэй. Шарт юм уу? Эмэгтэйгийнх юм уу? Мэдгүй. Шарт ч юм уу мэдгүй. Хин байж болох юм. Барнгаа юу ч. Дөгөөж өгч ирсэн юм гэдэг юм аа нэр. Гэхдээ би бас бодож исэн бохгүй юу? Өөр хүн бас бодож исэн. Дараагийн тоглолтууд амжилт хүсье. За. За. All-Star сонгогдсон гоё баярын өдрийн баярын мэдрэг. Баярлалаа. За лигийн 30 жил болж байна. Тэгээд одоо 30 жилийн одоо хэддэгт нь одоо лиг тоглож байгаа. Би лиг угаасаа эмэгтэй лиг явагдаад 3 жил болж байна. 3 жил тоглож байна. Гурвалд нь All-Star. Тэгээ гурвалд нь All-Star. Тэгээ хоёрт нь багийн ахлагчаар сонгогдсон. бас л 100% амжилттай. Чи 100%. Чи 100%. Манай 3 сонгогдсон жилдээ MVP. Эхний жил авчихсан. Оо. Энэ жил яах юм? Энэ жил ааш. Асуулах уу? Оо нэрээ атсан шүү дээ. Өдрийн MVP. Баяр хүргэе. Баяр хүргэе. Тэгээ хослолоо энэ жил MVP All-Star MVP авах уу? Мэдгүй. Авчихгүй мүү? Яах юм. Өстой бас боломжтой. Ер нь тоглолт нь хэд он авах юм? За 10 он авах. 10 он. Дарах юм байна те. Дарах уу? Өнөөдөр ер нь лөчийг дутаасан шүү. Өөрөө альсгүй өөрөөсөө гадна хэнийг MVP болох болов гэж бодож байна ер нь. За би бодвол за Сориг ч юм уу, Штаягч хоёрыг аваасаа гэж бодож байна. Сая Сори юм уу, Штаягийн аль нэг нь аваасаа гэж бодож байна. Тэр хоёрыг чи ер нь жоохон чичирдэг гэдэг юм уу? Гүү зүгээр All-Star дээр чи ер нь бас нөгөө жоохон чичирхэр хүмүүс чи аваасаа гэж санааж авч ирээд байгаа юм шүү дээ. Авчих байхаа гэдэг үү? Дотороо жоохон тэгж бодож явдсан. Байхаа эсвэл аваасаа гэж бодож. Зүгээр аваасаа гэж бодож. За дүүдээ тэгээд All-Star болон тэгээд плей-офф финал ч гэдэм үү те цаашлаа те. Бүх тоглолтууд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Бас нэг асуулт байна. За. Одоо нөгөө талд явж байгаа хоёр цуврал хоёр гинэ нэг цуврал байгаа шүү дээ. Хоёр багийн. Тэр чи зүгээр аль нь гарч ирээсэ гэж бодож байна. Хоёр баг хоёулаа гарч ирсэн чи ялгаагүй гэж бодож байна. Хоёулаа хүчрэг баг болохоор. Тэгээ дээрэс нь яг өмнөх тоглолт яг өмнөх жил нөгөө нэг амар 7 тоглолт гаргасан. Тэгвэл энэ жил бас илүү амар хүчтэй баг орж ирсэн. Дээрэс нь 10-т нь 2 лиг онортой, хоёулаа 2 лиг онортой бас бүрэлдэхүүний өвчсөн амар чанга бүрэлдэхүүн байгаа болохоор ямар ч ялгаагүй байх гэж бодсон. За баярлалаа. Энэ жилийн тоглолтууд амжилт хүсье яах юм дөө. Амар бас харалтаа чи. Йоо. Тэгж бомборлоо. Ногоо бабын маа. За гэх. За. Үнэхээр жаагийн. За, баярын бинд. Баярлалаа. Тэгээд дүүдээ хамгийн дөрөнд ямарсан All-Star сонгогдсон баяр хүргэе. Тэгээ ер нь бол 3 анх нь цэглэгийн нөлөөгөр ч юм уу чамайг амар дэмжиж идэв цаанаасаа. Ягаад ч юм гайгүй сайн тоглоод ингээ яваад харна баярлал цаанаасаа тэгээд хамгийн дөрөнд ямарсан баяр хүргэе. All-Star болсонд нь баяр хүргэе тий. За баярлалаа. Тэгээ энийг гоё олон жил хадгалсан шүү дээ. Олон жил яг All-Star-ын төвшөнд тоглоод ингээд сонгогдоод ингээ явна. За тэгээд хамгийн түрүүчийн эхний асуулт бол ер нь энэ удирдлийн зорилгоо чи юу гэж харж ирсэн. Тэгээд дээрэс нь 100 ер нь хэр бэлтгэлээсэн.
Энэ зам тэр чигээрээ л ер нь бэлтгэлээс ш. Наад мөр л хэсэг амарсан. Тэгээд энэ жилийн зорилго мэдээж өмнө жилээс хамаагүй сайжрах байсан л да. Илүү талбай дээр өр бүтээлтэй бай гэж бодлоо. Тэгээд энэ зам бол битүүл бэлтгэлээс. Тэгээд нөгөө нэг 100 хичээсэн хөдөлмөрлсөн хүмүүс ингээд ялгараад орж ирсэн. Хөдөлмөрөд яг ч нөлөөлж байгаа тийм. Тэр бол яг медүгээс бол харагдаж байгаа. Тэгээд бас дахиад баяр хүрмээр энэ тэгээд чинь бас хүмүүсийг амарж явах цаг хугацаанд өөрөө ингээд хөдөлмөрлөөд сэтгэл сайн хийгээд тэгээд төвшин ахиж орж ирлээ шүү дээ. За одоо за All Star сонгогдсон сэтгэл ямар байна? Өөрөөр сонгогдно гэж бодож юу? Үгүй. Ерөөсөө тэгж жоо санаа зовоод. Хичээдсэн. Жоо хичээдсэн. Юунаас хинээс? Үгүй мэдэхгүй нэг цаанаа нэг тийм ичих мэдрэмж төрөөдсөн ш. Тэгэхээр бас гоё болж байгаа байхгүй те. Би ингээд болцсон All Star болцсон гэж бодож ивэл бас буруу шүү дээ тийм үстэй. Буруу тийшээ хандсан ч байж магадaltaй те. Тэгэхээр хүн цаанаасаас өөрийгөө дарж ийна гэдэг чинь бас энэ бас энэ хаанах вэ? Ариугч юм агуу. За би асуусан. Шүү нөө. 65 хэлээ шүү. За Арангаа ч юм уу дарах мэдэг байхгүй. Санаа зовлттой байгаад дандаа ингээд санаа зовлттой. За Арангаа аймгаас төрөн гарсан All Star эрэгтэй эмэгтэй тогш хоёр тогч нэрлээрээ. Цэнлэх дээр юм уу? Цэнлэх дээр үү гэсэн. Шууд хариуллаа шүү дээ. Тэс би одоо бол дүүгээ бол All Star сонгосон нь хараад бүр амар гоёс. Тэр нөгөө нэг яг подкастын дундуур яаж яах чинь би ерөөсөө анзаараагүй байсан. Энэ мдээгүй зэ. Тэгснэ яг уншиж явсан чинь дүүгээ минээр гараад ирдээ. Мдээгүй зэ. Вэж өжсэн. Өдөө уг нь би харсан гэж бодсон. Тэгсэн чинь ерөөсөө тоохгүй ойлгож авахгүй. Яг бичлэгийн дундуур гээд All Star болсон юм уу гэж орж ирсэн. За эмэгтэй дасчилчдаас эмэгтэй багийн дасчилчдаас хамгийн эмоцтой дасчилч хэм бэ? Манай коуч юм шүү. Манай коуч ямар ч юм бэ? Амбок ах юм байна. Тийм байлгүй. Тийм бага. Бараг хүчээр гэлүүлээд байгаа юм аа шээ. За өнөөдөр тоглолтод амжилт хүсье. За баярлалаа. За амжилт. 30 жилийн өмнө болж байгаа. Энэ All Star дээр мэдээж ингээд одоо плей-оффын уур амьсгал ширүүн энэ цаг үе болж байгаа ч гэсэндээ гоё яг энэ хоёр өдрөө гоё enjoy тий одоо дээрээс нэр нэг асуулт байна. Одоо энэ багт байгаа тоглогчтой ингээд ихэнгийн ч ингээд зарим нь хардсан өмнө харж исэн ч гэдэм үү эсвэл одоо бас нэг бүлгэр дүрэл авдаг ч гэдэм үү тоглогч нар байгаа штэ. Эдгээр тоглогчдоос яг хинтээ нэг болсон амар баяртай байна. Өнөр зай их ч юм. Окей. Окей. За баярлаа. Тэгээд үдэ амжилт хүсье. За Монгол Улсын холбооны 30 жилийн хой болж байна. Тэгээд одоо өнөөдөр All Star-ийн 2 дахь өдөр болж байна. Тэгээд Бацайхыг харахад бол сайхан байна. Пипэн заяа гэдгээр одоо Монголын саксон мөнх алдартай одоо Исламдагийн хэдэн удаа яваар. За одоогоос бараг 30 жилийн өмнө анх бид нэг дээр 11 тамирчин байж байгаа. Лигийн дэвсгэр зохион байгуулагдана гэдэг. Даага орж ирсэнээс 30 жил өнгөрсөн байна. Маш сайхан байна. 30 жилийн ойгоод бас ирж байгаа маш их баяртай. Нийт саксон мөнх хорих бүх хүмүүстээ саксон мөнхийн баярын мэндийг хүргье. За бидний үе чи анх 94 онд ч анхны Ислам банк нь 95-96 онд анх болсон. Тэгээд тэр тэмцээнд нь анх төрүүлжлээ тэр тэмцээнд нь сайхан байна. Гойд бас саксон мөнхийнхаа бас 30 жилийн ойд бас оролцоод явж байгаа маш баяртай. Тийм. Маш их баяртай тэмцээнд орж явж байгаа. За баярлалаа. Баярын мэнд. Баярлалаа. Та ч баярын мэнд. За 30 жилийн сэтгэл ямар байна? Гоё нөө. Ер нь л анх удаас All Star-тай болж байна. Гоё юм сэтгэл. Тэрс гадна одоо нөгөө плей-оффын тоглолт бас үзэгчд бас маш сонирхолтой болчихлоо л да тий. Танамагийн хувьд бол бас төсөөлөөгүй ахаас нөр бол төсөөсөн хүн байхгүйгээд подкастраа ярьсан байгаас үзсэн бол тий. Тэр талаар хуваалцаач. Яг хоо эхний тоглолтоос нэлээд алдаа хайж олсон. Тэгээд бас яг хоо бас манай тоглолтоос бэртгэмтлээ. Гэтэ бид нар бол чадгаа арай болох тийм тэмцээл дуусгая гэж бодож байгаа. Ер нь бол бас дахиад дараагийн хожлоос байгаа гэж харж байгаа. Харин ер нь бол үзэгчд бол саксон бөмбөг бол бөөрг гişүү гэдгийг бол бас ойлгож өгсөн тийм гоё тоглолтоос нь тэгээд MX багийнханда дүүдээ амжилттай плей-офф тоглолтод заяа.
За сайн уу? Сайн байна. Баярлалаа. Баярын За сэтгэл ямар байдаг вэ? аим гоё штэ. Эхний жилдээ ингээ All Star сонгогдсон аим гоё. Орж ирээд All Star сонгогдоод шилдэг зураг тоглож байсан те. Яг нөгөө 100% явж байгаа юм шүү те. За энэ 100% байгаа дээр шууд юу? Зураад байгаа? Ээжтэй баярлалаа. За аав ээжтэй гоё одоо те нутаг орныхондоо гоё мэдлэгээ төвшүүлээч. Зураад байгаа. За угаасаа зураад байгаа аав ээжтэй болон гэрээхэндээ 10 жилийнхаа багш нарт сэлэнгэт байгаа одоо өсвөрийн багш нар тэгээд муйсын гантлага ашиг бүгдэнд нь баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд бүгдэнд нь бас энэ төвхт 30 жилийн All Star сагсан бөмбөгийн баярын мэнд хүргье. За тэгээд дүүдээ одоо энэ одоо том шагналууд авцсан те одоо All Star сонгогдно гэдэг бол нэр төрөөр байлаа. Шилдэг 6 тоглогч гэдэг бол сая багшийн хэллээ те. Энэ нийт лигийн тоглогч дундаас одоо шалгарч байгаа учраас маш том шагнал. Энэ шагналд дөнгөж миний дүүгээ эхлэл шүү. Тэгэхээр юм ханж болохгүй те. Өсөглөн байгаарай. Улам их хичээгээрэй гэж дүүдээ хэлмээр байна. Захимаар байна те. Эви би болоо авраг болоо. Баярлалаа. All Star баярын мэнд хүргэе. За баярлалаа. За сэтгэлээ болцооч. За сэтгэл яг одоогор бол мэдгүй нэг тийм жоо сонин эвгүй нэг тийм мэдрэмж авч байна. Тэгээд бас жоохон хөөрсөн ч үгүй магадгүй тий. Тэгээд сэтгэл бол маш их өндөр байна. Тэгээд 30 жилийн дүүгэнд бас 30 жилдэг тоглож байна гэхээр шалгарсандаа маш их баярлалаа. Баяр хүргэе. За баярлалаа. Одоо яг бидний харалт одоо яг маа төрөгийн маань одоо анхны авраг авч ирсэн 2012 оны Баян зүрх бүүс багийн өмсгөл байж гэн. Тэгээд энэ яг авраг авч ирсэн яг сэтгэл одоо яг эргээд дурсахад Яг одоо яг энэ саяхан юм шиг санагддаг шүү дээ. Тэгээд амар хичээж исэн би авраг авах гээд. Тэгээд 2-3 жил фейлдсэн. Тэгээд 2-3 жил финалд шалгараад хожигдсон. Тэгээд яг энэ багаараа аврах авсандаа тэр үед бол маш их баярлаад үйлжсэн. Яг тэр саяхан юм шиг санагдаж байна. Түрүү маань одоо нийт сагсан бүг сонирхогч түүх залуучууд одоо үзэгч хөгжөөнд эмдэгчтэй зориулаад 30 жилийн гой мэдлэгээ төвшүүлж. Тэгээд би яг 2000 оноос эхлээд улсын чанартай тэмцээнд орсон. Тэгээд төсвөрийн улсын аварт 2001 онд төрүүлж эхэлж ийсэн. Тэгээд одоо эргээд хараад 25 жил өнгөрсөн байна. Тэгээд миний хувьд юу гэж боддог вэ гэхээр амжилт бол аз биш байдаг. Амжилт бол шаргуу хөдөлмөр байдаг. Тэгээд залуучуудаа хандаж хэлэхэд бити шантраараа тий шаргуу хөдөлмөрлөөрөө нэг л өдөр амжилт ирнэ. Тэгээд бүгдээр нь амжилт хүсье. За тэгээд бас өнөөдөр миний зогсож байгаа бол хайрт аав ээж тий тэгээд миний үе үеийн багш нар багийн хамт олон тэгээд үзэгч хөгдөмж дэмжигчд байгаа. Тэгээд тэр хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье да. Гадаад үн. Ваташи ванатаа сокодэс монгоржин бас. За баярын мэнд. Баярлалаа. Баярын мэнд. Лигийн 30 жил айл хизээ болцсон байна. Тэгээд одоо All Star одоо 2025-д одоо сонгогдсон байна. Тэгээд сэтгэл ямар байна? Ямар ч байсан нэг ойдоор тохиолж байгаа 30 жилийн ойдоор тохиолд All Star сонгосноо маш их баяртай байгаа. Тийм сэтгэл маш их өндөр байгаа. За ер нь бол одоо хэд жилдээ юу яаж байгаа вэ? Лиг тоглоод хэдэн All Star сонгогдов? Би ч одоо энэ жил ч 2 дахь нь хаа. Түрүү жил сонгогдож чадаагүй. Тий. За энэ жилийн All Star-ын MVP хэн болно гэж бодож байна? За ёстой мэдхгүй тэгээд төгсгөл аваар л шийдэгдэх бах та. Яг тийм ганц нэр салаалга. Бодож байгаа юм дотроо нэг боддоо ер нь тэр л болчихвол байсгүй би ч юм байсгүй өөр хэн нэгэн ч юм уу? Би ч юм уу эсвэл би ч юм уу? Манайхас Крис ээж магадгүй. Хэрвээ айл явал Индра ээж магадгүй. Скол Крис ээж магадгүй. Крис Индра хоёрыг бол жоохон чичирх магадaltaй гэдэг юм. Ямар заавал. Ер нь Индраг жоохон чичирдэг гэдэг. Гүү зүгээр. Тэ бас дэмжиж гин. За All Star-аас гадна лигийн одоо плей-оффын бас хариуцлагатай тоглолтод явж байна те. Танамагийн хувьд бол бас айгуу тэр давуу байдлыг үүсгэсэн байж байгаа. Тэгээд одоо ер нь сэтгэл ямар байна? Ямар ч байсан давуу байдал авсан байгаа. Тэгээд ерөөсө тайвширч болохгүй тоглолт дуусаагүй байгаа. Тэгээд ямар ч байсан одоо ингээд All Star-аа дуусаад манах шууд бэлтгэлтэй байгаа. Тэгээд өнгөрсөн жил бол яг энэ бол яг эсрэгээр байсан шүү дээ тийм. Тэгэхээр одоо боломжгүй юм гэж юуч байхгүй учраас тайвширна гэж бол байхгүй байх. Мэдээж угаасаа танаа дасгалжуулагч чинь тэр том хүн байж байгаа учраас та нарыг улам зангидж байгаа гэж бодож тэгээд дүүгийнхаа плей-оффын тоглолтод цаашдын карьерт нь амжилт хүсье. Баярлалаа. Hello.
What's your name? My name is Zaya. How old are you? I'm 28, 16. Where are you from? We're from Mongolia. Mongolia? Yeah. Which country? Which country гэдэг. За. Би 16 шүү. Лигийн 30 жил болж байна хахад тэгээд сэтгэл одоо ийм гоё All-Star өнөдөр болж Сэтгэл өндөр байна уу? Одоо ингээ 3 дахь жилдээ All-Star-т орж байна. За энэ жилийн All-Star-д одоо орж байгаа тоглогчноос MVP болох магадaltaй тоглогчийг хэн гэж харж байна юм? Манай багт ер нь зөндөө тийм авах боломжтой хүмүүс зөндөө хүрсэн мэлээ. За нэрлүүл. Манай 10 тийм Болор Эрдэнэ байна. Тэгээд Хавсын үлгүүдийн Индра байна. Амазонсын Ариун цэцэг бас байгаа. Тэр хүмүүсээс Индра гэдэг нэрийг одоо 2-3 удаа сонслоо л доо. Тэгэхээр саяны нэрлсэн 3 хүнийг та бол одоо ер нь жоохон чичирдэг, жоохон хувийн тоглолттой гэж хэлж байна уу те? Тэгж штэ. Ер нь бол жоохон хувийн тоглолттой юм байна. Чи хувийн тоглолт юм уу? Үгүй штэ би чи ерөөсө пааслаагүй штэ. Эдэн бас баяр үргээ. Баярлаа. Sorry. Дүүдэ баяр үргээ. Баярлаа. Шилдэг хамгаалан тоглож байсан тийм. Анханаас тэр нөгөө ярьцлагч үзээд бас аягүй гоё ялээ тийм. Нөгөө шагнал маглаа ахтаа бас гоё сэтгэл хөдлөж байгаа энэ төр нь харахад маш сайхан байсан. Тэгээд энэ бол шагналд бол миний дүүгээ залуу тоглогчийн хувьд бол бас гоё ташуур болж өгж байгаа. Бас залуу гэхэр чинь бас биш болчиход байна тийм. Яг л гэхэр чинь биш болчиход тийм. Яг л нэрэн дээр байгаа шүү дээ. Хүмүүс яриад нөгөө 10 залуу насны дээр л яваад байна л тийм. Тэгэхээр ийм гоё яг насны дээр гоё шагнал авсан дүүдээ баяр үргээ. Тэгээд цаашдынх нь тоглолтууд нь амжилт төсөй бас яг одоо нэг эвгүй байдалд орсон байгаа даа шүү дээ. Тэр талаараа хаваалцаач. Тий яг нэг болцоо айгүй болчиход шүү дээ. Ерөнхийдөө бол яг ямар ч гэсэн бууж өгөхгүй тэгэл бүх одоо арга чаргаа хэрэглээл ямар ч гэсэн тоглондоо. Одоо бол чи энэ эвгүй байдлаас бол өнгөрсөн жил гараад үзсэн шүү дээ. Тэгэхээр бас энэ жил бас багийнхандаа бас одоо бас өмнө ийм юмнаас гараад үзсэн сэтгэл зүйн талаас бас гой зөвлөгөөнүүд өгж байгаа бах тийм. Тэгээд арга багийнхандаа бас амжилт хүсье. За баярлалаа. За өнөөдөр гоё өнгөрөөрэй. Баярлалаа. Баярын хаа. Баярлалаа. За лигийн 30 жил болсон байж тахаа тэгээд айлиза 30 жил болсон байна. Тэгээд All-Star сэтгэл ямар? Нөө All-Star гоё болж лигийн 30 жил 30 тамирчин шалгарууллаа. Тэгээд бас өрөөцсөн болоод их гоё шүү дээ. За тэгээд хасвал удаагийн хувьд бол маш амжилттай байна. Өчигдөр одоо All-Star дээр 3 тоглогч нь эмэгтэйгээс нэг эрэгтэйгээс 2 шагнал авсан байна. Өнөөдөр MVP-г ер нь хэн гэж харж байна? За одоо мэдхгүй одоо тоглолт эхлэхээр л харах бах. Эдгээр чи бүгдээрээ жишээл тэгэл бүгд MVP авах байлаа. Тэгээд яг нэг нэр хэлээч гоё. За одоо мэдхгүй тэр нэр. Яг хэлчихвэл нөгөөдгөө жичирдэг гэж хэлчихсэн. Энэ жижиг хүмүүс өндөө байгаа. За миний ах ч одоо All-Star-т хэд сонгогдож илаа? Би нэг 2 3 сонгогдсон. 3 сонгогдож илаа тий. За дээдлэгт одоо анх хэдэн онд чи хэдэн он хүртэл тоглолоо? Би 97 анх 97 оноос галтаа богдод орж исэн. 2007 8 он хүртэл тоглосон. Тэгээ 10 оноос тасгалжуулагч хийсэн. Тасгалжуулагчийн карьер бол өстой маш амжилттай шүү дээ. Одоо дээдлигийн одоо хэдэн удаагийн авраг болсон мөлий? 5 тий. За. Ахта ямар ч байсан ойн баярын мэнд дүргээ тэг өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярын мэнд хаа. Тэгээд All-Star сэтгэл ямар байна? Үнэхээр гоё байлгүй яг хоо одоо ингээд тамирчинд одооний одоо баяртай хүлээж идэг All-Star шүү дээ өнөөдөр чи. Эрэхтээ одоо хөгчүүдээс 10 шилдэг тоглогч гэдэг шалгаруулаад За сонсоо. Тэр шиг одоо эмэгтэй шалгаруулад чи дунд үеийн нэгээр шалгарсан байх шүү дээ. Мэдсэн үү? Чи өөр шалгаруулаа. За миний сэтгэл ямар байна? Сайхан байна. Тайлбараагээд октодорын тайлбарыг хийгээл. Тэр тайлбар чи юм уу? Чи мэдээгүй юм уу? Би мэдээгүй шүү дээ. Энэ нэг яг энэ чи миний одоо танихгүй юм уу? Яг чи нөгөө эфирээр жоохон ари өөр гоё сонсдог байсан. Ари гоё. Одоо ямар байгаа? Тэгээд нөгөө юу юм бэ? Мэргэжлийн хүн нөгөө сакс тоглож байсан тайлбарлахаар амар гоё байлаа шүү нэрээ. Яг нөгөө одоо яг ийм үед ингэдэгтэй тэгдэгтэй ингээ ярьж байгаа чинь анализ маркер ингээ явж байгаа чинь яг гоё. Анализ маркер сууж байгаа. Одоо доктор нь өөрөө тоглож исэн болохоор одоо тэгчгүйсэн тий. Тийм хүн чаддаг юм яг хийгээд байгаа болохоор айгуу тийм өөрийнхөө үнцгийг гаргаж ирээ тий. Яг. Тэгэхээр гоё байна. Тэгээд тэр тайлбарлагч ажилтнанд амжилт хүсье найздаа. За баярлалаа. 30 жилийн бас шилдэг тоглогч нар эмэгтэй шилдэг тоглогчдын нэг шүү. Яг харахгүй минь найз. Баяр мэндэ. Гурвандаа шилдэг байгаа ах шүү. 3 асуулт асууя. За. Зөв хариулах юм бол бэлгтэй. За. Клиник брэнд гарын бэлэг байгаа. За. За эхний асуулт. За. Монголын сүмгийн эмэгтэй тамирчдаас краш нэм бэ?
Зөв хариулт. Би бол зөв хариулт нь мэдчихэж байгаа болохоор асууж байгаа шүү. Болор Эрдэнэ. Зөв байна. За хоёр асуулт юу лээ? Хоёр асуулт Альбагийн панаатай. Би Эцэнайт. Зөв байна шүү дээ. Ямар асуулт? За өнөөдөр MVP хэм бэ? Эрэхтэй юу? Хамаагүй. Өөрөө мэдээ. Эрдэнэ цагт. За яаж мэдээд байгаа чи юу? Би зүгээр бодсноо л хэлээ. Яг наач зөв штэ угаасаа. Эрдэнэ цаг тодорцсон байлаа угаасаа. Тийм ээ. Хөдөлчлээ шүү. За энд чи гараа мэдээ. Бүрээндээ гараа мэдээ. Сайн ахад. За бид хоёр шууд ороод ирлээ. Бид хоёр гурван асуулт. Зөв хариулах юм бол бэлгтэй. Бэлгтэй шүү. За. За цэвдэхний асуулт. За эхний асуулт. Альбагийн фанаатай. Цахан бороод ш. Зөв байна. За хоёр асуулт цэвдэх асууж. Манай сууч юм. За тийм. За өнөөдрийн All Star-ын MVP юм болох бай. Зөв хариултанд би мэдчихэ. За энэ хөөсгөлэн гэж бодчих. Яаж мэдээд байгаа юм? Мэдхгүй. Гаргал гурван асуултыг би асууж. Эмэгтэй тоглогчдоос краш нэм бэ? Эмэгтэйсөө. За ангийнхаа охиныг хэлчих мөхс бол. За. Яаж ингэж мэдээд байна те? Бүгдээ зөв хариулж. За тэгээд Линк брэндийн гарын бэлэг. За Линк брэндийн гарын бэлгийг. За баярлалаа. За амжилтсан. Хамгаалтын салбарт амжилтсан. За баярлалаа. Лиг X-ний 30 жилийн өнөөдөр All Star болж сэтгэл ямар байна? Сэтгэл өндөр байна. Тэгээд нөгөө их аах, одгийн аах, гон аах, мон аах гэдэг энэ хүмүүс бас гүжээрээ тэр тэнцээд орох чад тэрийг үзэх гэж ирлээ ер нь бол. За хоёр ахын чамаас нэг гурван асуулт гэсэн заяа. За. Хэрвээ зөв хариулах юм бол гарын бэлгтэй. За эхний асуултыг одоо би асууя. Альбагийн панаатай. За тэгэл Brothers Night хоёрыг л ер нь панаатлаад байгаа шүү дээ. Наач яг асуулт яг юу яачаад байна? Бид нар нөгөө сая ингээд чанга гаднаас чараад яг зөв хариултыг мэдсэн тэгсэн чинь яг хоёрыг хэлчихэд байна л да. Аль нэг нь? За Night. Тийм. За шгөө. За нэгэн зөв хариуллаа. За эмэгтэйс мөнгөчтөөс краш нэм бэ? Баггүй. Sorry гол хэлээ да. Тийм яг sorry гэдэг бичсэн яг таарч шүү. Тийм байх гэдэг тийм. За гурав асуултыг би асууя. Өнөөдрийн MVP хэм бэ? За Эрдэнэ цагт явчих байлгүй. Яаж мэдээд байгаа вэ? Амар шүү дээ. За Линингийн гарын бэлэг. За баярлалаа. Линингийн брэндийн гарын бэлэг. За юм. За улсад одоо хэд их удаага All Star шалгарч байна? Мэдхгүй шүү дээ. Яг тоогоо ингээд нөгөө том тоглогч шүү бас ингээд тоогоо аль. Санаас хараа шиг шууд тоогоо хэлж шүү дээ. Тийм байна. Сарууд улсад одоо 13 жил тоглоод одоо юу яаж шүү дээ. 2 жил лиг тоглоод нэг анхны удаа шалгарсан гэж санаж байна. Би чинь дээдлэгт 16 жил. 8 удаа худлаад орсон гэдэг. Ямар авсан бэ те? Саяхан одоо миний хувьд одоо яг нэг одоо яг хүүхдэрэл тэ санагдаад байгаа хөө. Тэгэхэд л одоо 16 жил болсон. 16 жил тоглолцсон юм шүү дээ. Тийм тэгээ одоо өөрөө All Star хэд удаа сонгогчнооч мэдгүй хэмжээнд очсон ийм том тоглогч бас байна. Дүүдээ бас 30 жилийн баярын дүргээ баярлалаа. Miners багийг үнэн чөгжөнд дэмжиж байгаа шүү. Подкастын анхны дугаар дээр л хэлсэн. Miners бол явн чангарна та нар харж байгаараа гэдэг амбуг толгой хоёр бол Miners болторно гэж ахтууд ганцхан дэмжсэн бол ахын шүү. Одоо гайг болсон байна. Тэгээ энэ би банк амбуг асуугаас таа шүү. Яасан нөгөө данаахаа яасан манай Miners яаж юм бэ? Тэр 5 6-д л авч байгаа. Тэгээ ер нь бол хэд дор намаагүй ер нь бол тэр чин анхнаасаа ямар байсан хамаагүй тэгээд лиг дуусахад юу болох вэ чухал авах тийм. Өнөөдрийн All Star сэтгэл ямар вэ? Янзаа сайхан байна шүү дээ. Одоо тоглохгүй. Тоглоно л гэж бодож шүү дээ. За нийт одоо системгүй сонирхогч хүүхд залууч үзэгч фэнүүдтэй хандаж гоё мэдлэг төвшүүлж. За тэгээд 30 жилийн арга хэмжээ айгу гоё болж байна Монголын сагсан бөмбөг. Тэгээд нийт гарч байгаа баг тамирчид одоо хөгжөөнд төрсөн шүү дээ. Айн баярын мэд хүргэе. Би чамаас яг 3 асуулт асууя. Чи зүг хариулахад би чамд 2 гарын бэлэг өгнө. Хамтарч байгаа юм заа. За. Аль багийн фанатлаа? Нөө Night. Эмэгтэйгээс. Эмэгтэйгээс Amazon. Супер. За, эмэгтэй краш юм байна. За Эрдэнэ цагт гэсэн юм чи Эрдэнэ цагт юм болоо. Зүг байна. Зүг байна шүү дээ. За би 3 асуултыг асууч. Өнөөдрийн бүхэдэн тоглолтын MVP хэм бэ? Индра. Мөн биш яаж таагаад юм бэ? Яаж мэдээд байгаа юм бол юу вэ? Яаж мэдээд байгаа юм бэ? Энэ аав амар сагсчин байсныг амар мэддэг юм шүү дээ. За хамтарч. За Power брэндийн гарын бэлгийг бүгдээ бэлгэж байна. Дотроо наач айгүй гой юмнуудтайгаар зандаа үзэрэн. За одоо үргэлжлүүлээд ааваас.
За баярын мэнд. За баярын мэнд та бүхэндээс. За лигийн 30 жил лиг зохион байгуулснаас хойш 30 жилээ хүрсэн байна. Миний найзууд одоо тэр лигт бас 30 жилийн бас талаас илүүд бас тоглогчоор оролцож явсан. Одоо 10-10-ны одоо шилдэг тоглогч нарын бол нэг зүй ёсоор орох бас нэг хүн байж байгаа тийм. Миний найз сэтгэл ямар одоо яг сая өнөөдөр би тэр нөгөө 30 тамирчны нэрсээ нь юуд харлаа. Тэгээ зүй ёсоор одоо яаж ч одоо багтах ёстой хүмүүс л тэгж байна. Яг энэ дээр зүгээр яг миний зүгээр яг хувийн бодол гэх юм бол ах нарын үе одоо дунд үегээ бид нар орж штэ. Энэ манай нөгөө Эрдэнэбаа маань байхгүй байна. Тийм байлаа. Тэрэн дээр би бол одоо жоо юу даа буснууд угаасаа бүх одоо саксун бүх сонирхогч одоо тэгээ тоглогч нар дотроос дахиад эднээс ялгарсан шалгарсан угаасаа ойлгомжтой хөлөө зөвшөөрөгцсөн хүмүүс яг уучгаж тоо бариулсан яг нөгөө тухайн ойндод яаж байгаа болохоос яг олон бас агчид байгаа баха тий. Тэгэхээр оршихаах ороог байсан. Тэгэхээр оршихаахыг бол ер нь бол орох ёсгүй гэж хэлж байгаа юм байна. Зөв үү? Оо юу мөстэй. Одоо тэгэхээр чааш юу наадах юм бэ? Оршихаах бол ер нь орох ёсгүй. Эрдэнэбад орох хэрэгтэй юм байна тийм үү? Эрдэнэбахад орох хэрэгтэй. Одоо эн чинь нөгөө одоо хэлж одоо тэр байх хэрэгтэй, энэ байх ёсгүй гэж одоо байхгүй шүү дээ. Хамгийн гол нь чи сая өөрөө нөгөө яг нэр зохиод хэлж байгаа. Эрдэнэбад орох байсан. Босдод л окей яг яг оршихаах юу яаж магадгүй. Нөгөө арай нэг байрлалаараа байж магадгүй. Төвийн байрал гэдгээр яг өөрөө би нэг төвийн байрал тоглож байсан болохоор миний бас нөгөө үлгэр дуурайд авч бас нэг ингээ харж байсан хүмүүс бас манай нэг үе гэж одоо яригдж байгаа удаач бас яг нэг саксны ирэмбэрээ бас манай дээд үе тоглож байсан манай Эрдэнэбаа маань байгаа болохоор би зүгээр шууд нөгөө тэр утгаараа хэлсэн баг. Тэрнээс бол манай оршихооч байд юм уу одоо ингэ олон тоглогч нар байна зүгээр. За тэгвэл оршихаах зориулаад нэг гой сэтгэлийг хэлээч. Бас за хайртай шүү муухай амт минь гэх. Заваа амт минь гэдэг. Заваа амт минь. Үнэхээр үе цаг үе одоо 30 тоглогчийг хараад одоо бид нар бас цуг тоогож одоо өрсөлдөж явж тээ. Тэгэхээр энэ эдэн одоо найз нарыг ах нарыг харахад одоо өнөөдөр бас сэтгэл огч чинь заавал тэр нь одоо багтахмш тэдэртэйгээ өрсөлдөөд үе тэнцүүгөө хожигдож явсан энэ одоо дурсамж дахин сэтэрч байна. Тэгээд одоо нийт одоо залуу үеийн сагсан бөмбөгч одоо сонирхож байгаа одоо тоглож байгаа залуучдаа тэгэхээр одоо нэг л юм захидаг те бэлтгэлтэнтэй соол байгаараа бэлтгэлээ саягаараа тэгэх юм бол одоо дараагийн одоо 40 жилээ 50 жилийн өдөр та нар энэ алдрын танхимдаар бас байхад бол үгүйсгүй л гэж хэлээ те. За бүгдээр нь те. Тэгж л дээ. Остар сэтгэлээ ууцаач хаа. Гоё болж штэ. Амар гоё. Юм чи шал ондоо болсон байж штэ. Одоо манайс юу? Манайс чинь гурилддаг байсан байна өө гэж. Сая хаа. Нөгөө нэг нэмдэрж явах анхаараа гэсэн штэ. Ямар санагц. Амар гоё санагдсан штэ. Тэр чинь Дэмка ах чи ер нь бол би чинь 95 оноос хойш лиг тоглосон. Тэгэхэд ер нь бол бүгд л сагсмгийн юу л хөтэлдэг. Сагсан бөмбөг байтугай бас бүх мөгийн хэмжээнд дээр хөтөлч нээлтмэлтийн хийдэг байлаа шүү дээ. Тэгээд яг ингээд хуучин юм гээд бас чи бас дотор өгчлөө. Гой санагдчихлаа. Нулимс цээлгэн жилээ ш тэр баг буцаа тэр үе рүү очино. Тийм яг тэр үе рүүгээ очиод тэр үе чи бас одоо яг юу гэмэрнтэй одоо ингээл цаг хугацаа ирэхсэн юм шиг санагдчихсэн. Тэгэхээр хаана байгаа вэ? Гинт ингээд юу вэ? Биднийг бас маш гоё цаг хугацаагаар аялуулж чадлаа те Нэмка маань тэгээд ирсэн байхад нь би зүгээр бодож ирсэн. За ах ямар ч байсан нэг гарч ирэх болоо да гэж зүгээр таамаглаа явж ирсэн. Тэгээд яг нэг сонороо солиод жоохон завгүй явж байхад Нэмка ахын дуу гараал ирэнгүүт шууд хамаг юм хаяад ордондгүйгээр ороод ирж байгаа байхгүй. Тэгэл орж ирж байгаа л яг өөрөө өдрийн дэрэгдээсэн сонсоол тэгэл чиг нөгөө нэг манай найзын хамаг шар ус. Постмосод харин амар гоё санагдаж байна. За баярын мэнд хаа. За баярын мэнд. За баярын мэнд. Остар сэтгэлээ уулзаач та. Энэ жилийн бол стар их маш гоё их болж байна. Тэгээд явсан Монголын сагсан болбоо 30 жил сагсан мөгөз 30 жил одоо яг сагсан мөгөөр явсан байна. Ямар ч бүх тамирчтай 30 жилийн мэнд хүргье. За хүүхд залуучууд бол одооны хүүхд залуучууд бол манай гонгорах бид нар бол гонгорах гэж дууддаг маа даваад орж ах маань байна. Тэгээд намайг анх 2004 онд худалдаа үйлдвэрлэлийн сургуульд эсж орж явахад яг гоох маань яг төгсдөг жил нь яг таарсан. Бид нар яг нэг жил бас яг цуг нэг баг болж тоглож исэн гоохтайгаа тэр нь их гоё байдаг.
Тэгээд гоах төвд байж байхад бол юунаас санаа зовхон байхгүй тийм гоё ах байла. Тэгээд дурсамжаа хуваалцахад бол тэгээд гоах маань тэгээд одоо нийт одоо сагсан мөнгө сонирхолтой зориулаад 30 жилийн мэдцэлгээд ишүүлээч. За одоо ингээд Монголын сагсан мөнгө холбоо 30 жилийн баярын мэндийг бүх сагсан мөнгө сонирхогч болон сагсан мөнгөний спортоор хичээлсэн тамирчид баярын мэнд хүргье. За сагсан мөнгө аль багийг дэмждэг вэ? Хөлгүүд зүг байна. Би бол таны 3 асуултын хариултыг бол мэдсэн. Тэгээ асууж байгаа шүү. За эмэгтэй лигийн тоглогчдоос краш юм байна. Хэнийг крашлдаг вэ? Олон дэмждэг краш гэж вэ? Одоо хятад тоглож байгаа юу? Тийм ээ. Яг зүг байна. За тэгвэл өнөөдрийн тоглолтын ээгийг юм бэ? Өнөөдрийн тоглолтын зөвлөж шүү. Йоо! Зүбэ. Яаж мэдээд байгаа юм бэ? За, хамтрагч явуулгын гарын бэлэг. Powerade. За, баярлалаа. За, сагсан мөнгө холбооны лигийн одоо 30 жилийн баярын мэнд хүргье. За, баярын мэнд хүргье. Та нар бол бүгдээрээ түүх бүтээсэн улсуудтай зогсож байгаа юм шүү дээ. За, улсад хэдэн жил лиг үзэж байна та? 97 оноос хойш үзсэн байна юм байна. Анх 97 онд үзчихсэн. 2000-аас 2005 онд үзсэн. Сүүлд оюутан болоод. За тэгээд 19 оноос одоо үгүй гадаад байж байгаа. Зөв. Хичээ би 14 15 оног бас үзсэн. Ер нь бол одоо таныг бол шүтээсэн яг бас ардталт нь ингээд асаалтаа явж байгаа бас нэг эвгүй гараад байдаг шүү дээ. Тэдний нэг ч одоо энэ Саша Нивка гэдэг эвгүй гарстай бас яг нэг шүтээсэн шаркснууд те. Анх үүсгэн байгуулагснаас хойш одоо ер нь бол тэгэл тасралтгүй одоо яг ардталт нь чиггүй ингээд чангарсан явж идэг нэг 2 3 байдаг шүү дээ те. Тэднээс дурдаач. Энэ ард нь. Ард нь Чингис. Амар. Чингис. Мисийн Чингис үү? Яа, эвгүй те. Мишиг. Мишиг. Хавьяат. Хоккей хавьяат. Мишиг өдөр чинь бас нэг үед бас шивтээсээс тоглож явах гар зөрүүлдэг байсан. Тэгээд мишигтэй бас гавьяат тамирчин босонд нь баяр хүргье. Энэ дэшрэмтэй. Тий. Одоо тэгэл солгоо гэж байсан даа. Хүндүүдээс юм байна. Солгоо гэдэг. Тийм, солгоо одоо улсын харцаг Батбаяр чинь хүртэл бас DC л ч тийм. Тийм, манай Батбаяр чинь бас ийгүү шүү дээ. Манай онж өштэй болно. За. Өөр гоё. Өөр гоё хүн одоо ихтэй өгчтэй энэ бүгд одоо хамгийн түрүүнд ихтэй өгчтэй. Цэвэр бол багшийн дэргээ болох ихтэй өгчтэй. Одоо хайртай шүү, мундаг багш шүү, тий. Одоо тухайн үед бас бодлого хөдөлгөөний сургуулийг буулгаж авч алтмадад авч ирсэн шүү дээ. За одоо тэгээд гоё эргэн дурсэлд одоо 30 жилийн хугацаанд чинь зөндөөлийн болж ирсэн одоо шүтээс Sharks багтаа явж байхад одоо бас эвгүй гоё дурсамж байна. Тэрнээсээ гоё хуваалцаач. Одоо яа тий өнгөрцөн юм чи ямар юм бэ? Яа тий. Манай яадаж явахтай. Цэвэр багш одоо оюутны улсын аврагт инхтэй багшд хожигдоод хувцсны өрөөрөө хөөж исэн. Хэнийг хөөж байгаа юм? Инхтэй багш. Тийм үү? Тий, хөөгөөд. Яа, тэгэхээр одоо манай бол амар төг болж ирсэн шүү. Сагсан бөмбөг сонирхчд одоо энийг бас харж нэг гэрийн 2 биеинтэйгээ бас тэгж өрсөж ийн гэж өсөлж ирсэн. Сагсан бөмбөгтэй багийн төлөө яаж сэтгэл зүрх гаргаж шудраг өрсөж байгаа юм. Манай Баяр Магна гэдэг дахнаас тоглодог байсан да Жордан Баяраа гэдэг чинь. Тэр бүр хувцсны шүүгэнд нуугдаж ирсэн шүү. Яа. Хувцсны шүүгэнд нуугдаж цэвэр багшаас яаж нуугдаж ирсэн. Тийм зогтож орж ирсэн түгээдээ. Бас нэг 7 илүү 8 оны нэг лигийн тоглолтоор шүтээс манайх хоёр таарсан байж байгаа. Тэгсэн чинь болдоо эдгээр шүтээс манайх хоёр нэг жоохоо юм болсон шүү дээ, тийм. Тий. Тэгэхэд ер нь тэр 99 би бол яг тэр үед бол байгаагүй. Тий, байгаагүй. Гэхдээ тэр түүхийг бол сонсч ирсэн. Тий, хоёр оюутны хоёр баг хоорондоо үзээд гарч ижсэн гэ түүхэндээ бас гоё түүхэлтэй. Ер нь бол яг шүтээс судалтай гэдэг бол яг лиг дээр бол бас нэг хэсэг бол яг хоорондоо үздэг байсан тийм. Тэр үеийн холбоо оюутны тэмцээн оюутны багийг одоо хамгийн анхны оюутны мөнгөн медальтай худлаа хөдөлгөөний ерөнхийд багийг төрүүлүүлэхгүй гэж баг их үзчихсэн шүү дээ. Тэгээд дараа нь TC-г үзчихсэн. Энэ бол бас л гоё түүхэлтэй. Яг оюутны баг тийм өндөр амжилт гаргаж ирсэн түүх байгаа бас. За баярлалаа. Энийг бүрээд гарын бэлэг. За тэгээд асуултанд яг зөв хариуллаа. За баярлалаа. Сагсан бөмбөгтэй дандаа хамт байсан чинь баярлалаа. За 2004 онд битэрийн өчтөөс түүхээс гоё тий. Тийм шүү дээ. Юуны хайшин дээр суугаад удны сагсан тэмцээн дээр битэрий тий. Тийм шүү дээ. Тий. За баярлалаа. За баярлалаа. Хүчээ сайхан өнгөрүүлээ. Танаа подкастыг үздэг шүү. Баярлалаа. За баярлалаа. Сонирхолтой байлаа. Баярлалаа. За лигийн тоглогчдоос одоо хамгийн дуртай тоглогч нь хэн бэ?
Майнерсын зол жаргал. Хүлгүүдийн А102. Зол жаргалын хочин хэм гэдэг. Миний мэдхээр цоож хаа. Сайн байна те. Тэгэхээр яалтчгүй бас дуртай талсан мөн байна те. Тийм байна. За тэгээд хамтрагч байгууллага TG спортын гарын бэлгийг хоёр дүүдэд бэлгэлж байна. За. Саксан улам сайн үзээрэй за. Амжилт хүсье өнөр та. За. Саксан үг тоглодог уу? Тоглодог. Авч юу дээ? Сакс тоглодог. Хин Мөнх болт. Аль мөнх болт? Батагийн мөг бол. Юу, Багнуур дүргээс ирсэн. Тэгээд Солонг гэдэг юм байна. За тэгээд нэг үйл явдал болж байгаа маа. Өнөөдөр миний төрсөн өдөр байгаа. За төрсөн өдрийн мэндийг. Баярлалаа. За гоё төрсөн өдрийн дуу дуулж гоорлаа. Төрсөн өдрийн Happy birthday to you. Happy birthday dear Солонгч. Happy birthday to you. За Бүгдийн тоглолтын үеэр илгээмж ирлээ гэдээ дуцтаад тэгсэн чинь илгээмж ирсэн байна. Тэгээд энэ илгээмж хаанаас ирсэн бэ гэвэл Эрдэнэ хотоос миний дүү болох Мичтмагаас ирсэн байна. Дүүдээ маш их баярлалаа. Дүүгийнхаа хүүхдүүдэд бас сайн сагчд болоорой гэд хүсье. Маш их баярлалаа. Хамгийн сайн самбухны хүсээрэй. Вау, ямар гоё юм бэ те. За тэгээд таны хувьд одоо ер нь бол FC фанат юм байна те. Тэгэхээр FC хэдэн жил дэмжиж байгаа? За ер нь бол нодлонгоос 2023 оноос дэмжиж гисэн FC-г. Тэгээд FC-г яагаад дэмждэг вэ гэхээр бас нөгөө орон нутгатайгаа холбоотой манай Багнуурын Үлзий Оршов, Ганбаатар гэдэг сайхан хостелтэй тий. Тэр залуучуудаа дэмждэг. Тэднийг дагаад дэмжиж ингээд багаас дэмжиж явж байгаа. FC-гандаа болон одоо Саксан бүг сонирхдаг хүүхд залуучуудаа хандаад 30 жилийн мэдлэгээ төвшүүлж гэж байна. За тэгээ мөнхчийн эзэнтэй шоколад групп одоо ивент гэрчтэй SJFs багийнхандаа цаашдынх нь бүх тоглолтод амжилт хүсье. Ер нь тун удахгүй үндэсний дээдлийг авраг болохыг хүсье өрөөё. За мөн энэ боломжийг ашиглаад Багнуур дүргийнхаа Рэц багийн Бэлгүнбаатар дасгалжуулагчтай Рэц багийнхандаа 20 жилийн мэндийг хүргье. Тэгээд Бэлгүнбаатар агштай маш их баярлж явдаг шүү. Багшийн манд гаргасан одоо дөрүүлж байгаа бүх шамнэр нь улс дэлхийд нэрээ мөхсөн сайн сагсчд болох болтгоо гэж хүсье өрөөё. За 1995 оноос хойш ингээд лиг маань доктортой үйл ажиллагаа явуулж байгаа бол үнэхээр сайхан байна. Дээрээс нь 30 жилийн ойдоо зориулаад 30 шилдэг үе үеийн тамирчдыг шалгаруулж байгаа нь бол одоо анхдагч баг. Тийм тийм. Тэгэхээр 10 жилдээ ч юм уу бол ингээд үе үеийн одоо шилдэг тамирчдаа бол ингээд яг нэг доор сая ингээд харахад бол үнэхээр сайхан байна. Яг л харж өсөжсэн. Дээрээс нь Саксан үгийг одоо яаж тоглохыг дөлөө ордонд сууж байгаа хардаг байсан шүү дээ. Тэр ах нар маань ч ус байна. Тэгээд давхар одоо удахгүй тун удахгүй одоо энэ 2 дугаар үеэр бол хоорондоо тоглож байгаа шүү. Сонирхолтой барахах. За манай Тэнүүний хувьд бол оюутны засгийн холбооны тэргүүлж ажилладаг. Тэгээд одоо бол оюутны засгийн холбооны үйл ажиллагаа явуулж байгаагаас бол оюутны лиг бол чанарын хувьд бол мэдээж өндөр түвшинд очсон. Угаасаа хилүүлдэг бүхэн харж байгаа. Дээрэс нь бас нөгөө GCL гээд хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа маш их явуулж байгаа шүү дээ танахаас тийм. Тэгэхээр ер нь бол хамгийн бас зөв юм бол бүр энэ багаас нь явуулж байгаа л тэр лигийн тэмцээнүүд давтамж тэгж холдохгүйгээр ойрхон ингэж явж байгаа нь бол Монгол Сүмгийн ирээдүг бол маш гэрэлгээг бол өгж байгаа гэж харж байгаа. Тэгээд энэ талаараа уулзчих. Яг одоо хэдүүлээч яг нөгөө оюутны лиг дээр тоглолоод яг л ялгаагүй би ч нэг жил нэг тоглож ирсэн. Хүмүүлгээс те? Хүмүүлгээс дээр Сакси баг байгуулаад тэгж яхад яг зөв бид нар бол ингээ харьцангуй лигын тодорхой явж ирсэн ч гэсэн бидний хувьд болохоор наспинд хүрээд яг ингээд нэг тийм Саксан өмгийг суурьсан сурах тэр боломж болцснууд бол тэр бол хангаж байгаагүй. Яг тэрийг хараад бид нар юу гэж харсан бэ гэхэл манай холбооны зүгээс дахиад бидүүдэнд 10 нас руу буцаад ухраад үзүүл яасан бэ. Тэгэхгүй болохоор одоо 18 нас наспинд гүйцсэн энэ оюун санаа болон дээрээс хүмүүжил бүх зүйл нь ингээд тогтцсон байгаа энэ хүүхдүүд төр залуучууд төр мянга бид нар өнөөдөр зөвлөм зөвлөгөө өгөө те. Давхар дээрээс нь яг зүгээр ийм байвал болох юм байна. Энэ асуудлууд дээр та хэд маань насны жоох ингээд зэгстэй явуул одоо ирээдүйн одоо хамгийн мундаг тамирчид явах юм байна гэдэг үүднээс ярьж хэлдэг ч гэсэн тэр болгон энэ нөгөө нэг 100 бас буугаад идэг. Тэгэхээр яг энэ буухгүй байгаа энэ зүйлийг яах вэ гэдэг энэ судалгаан дээр үндэслээд 10 наснаас яагаад эхэлж болохгүй юм бэ гэдэг. Тэнгүү шинжилгээ ухаан дээр бол 10 наснаас хүүхдүүд бол одоо бие байх байдал болон дээрээс нь оюун санаа шилжилтийн нас нь явж байгаа энэ үүднээс бол хүүхдүүдийн нөгөө сонирхлын
төвшин нь бол ингээд хэлбэлцчихэд ингээд талдаа тийш байгаа хөлбөмбөг сонирхч болж байна. Үгүй сакс гэл төрлийн спортоор сонирхол нь ингээд яваад эхэлчихэдэг. Тэр үе дээр л хэдүүлээ ямар нэгэн байдлаар доктортой лигийн хэмжээний юм үйл ажиллагааг юу хийгээд явах юм бол дан ганц нэг удаа болоод оролцох тэмцээн биш. Бүтэн одоо хагас жилийн турш өдрийн турш 6 сар болдог. Дээрээс нь энэ нөгөө нэг хичээлээс гадуурх хөтөлбөр гэдэг энэ зүйлийг бидний үед бол байгаагүй шүү дээ. Бид нар бол яг зөв мэдээж оюутан багтаа бол хичээлээс гадуурх оюут лигт тоглодог байсан. Гэхдээ энэ хүмүүс өнөөдөр хичээлээс гадуурх клубүүдийн дундах сургуулийн дэргэдэх тэр одоо хичээлээс гадуурх нийгэмшлийн ийм төлөвшлүүдийг бий болгож байгаа нь бол дан ганц саксан бөмбөг гэхээс илүүтэйгээр спортоор дамжуулаад соёныг эрүүлж байгаа. Спортоор дамжуулаад энэ хүмүүсийг бас нэг тодорхой хэмжээний одоо багийн тоглогч болж байгаа. Энэ хүмүүжилтэнд шууд утгаараа хөв нэмэр оруулж байгаа зүйлийн болов гэж харсан. Энэ үндсэн дээр бол ингээд яг л яалчгүй ингээд та хүүхдүүд шүү бидний хүүхдүүд шүү ингээд тоглоод эхэлж байгаа нь бол үнэхээр сонирхолтой санагдсан. Одоо нөгөө бидний зүрхийг бидний хардаг байсан болвол одоо бид нар ярь тэр хүүхдүүдийг өсч тэрнод одоо бие биентэйгээ найзлаад нөгөө нэг яриад байгаа хуучин байсан саксан бөмбөгийн нөгөө бие биенийгээ хүндэлдэг бие биенийгээ одоо тодорхой хэмжээгээр мэддэг таньдаг ингээд ийм нэг одоо сонирхлын бүлгийн community үүсэж байгаа мөн нөхөрлийн одоо нэг холбоо үүсэж байгаа мөн гэж харж байгаа. Тэм утгаараа энэ JCL гэдэг энэ 116 баг 1800 тамирчтай 10-аас 18 насны хүүхдүүдийн дунд ийм тэнцээнийг одоо зохион байгуулахар шийдсэн. Тэгээд дээрэс нь энэ ташрам дурдаад хэлэхэд яг JCL болон оюутны саксан бөмбөгийн холбоотойгоо үндсэн саксан бөмбөгийн холбоотойгоо бид нэр стратегийн дэвшил хамтралын гэрээ зурсан байгаа. Туугдахгүй бол гэрээний дэвшин бол зарлагдаад байна. За тэгвэл тэр гоё ажлууд нь амжилт хүсье. Өнөөдөр оройг сайхан өнгөрүүлээрэй гэж. За. Дүргийа. За баярлалаа. За сэтгэлээ уулзаач. Сэтгэл өндрөө үзэж үссэн ах нар мах нартайгаа цуг зогссон ч гоё юм. За өнөөдөр All-Star болж байна. All-Star-д манай мөч хэд удаа сонгогдчихлаа? All-Star-д нэг 6-7 хаа. Хэдэн MVP төлөө? All-Star нь байхгүй. 3 биз дээ. Яаж би All-Star байх. Тэр нэг авахар нэг юм болоос нэг мөс ордонд. Тэр зүгээр хүмүүсэл хөгжөг байсан. Тэр бол гэхдээ бас гоё гоё тийм. Тэр би богийг ялсан шүү дээ. Чи ялсан. Үзэгчтэй. Мөнгө төвш ялсан шүү. Ядраа. Бог болохоо тэн дээр хил ам игээд байхгүй. Богийг би кач шүүд хийсэн. Богийг залж байгаа шийдсэн. Тэгэхээр би илүү гээд. За богийг танд тэгвэл нэг гоё DC гэж. Ямар ч 5 4-өөр ялсаа богийг. Өөр яриа байхгүй. Амтлахгүй шүү энэ байна. Боги юу? Боги юу да тэр гэж. За эцээс орж ирэх гэдэг. Одоо нэг жоохон бэлтгэл хийж эхлэв. Тэгээд 3 сараас тоглолт үзэх гэж байна. Одоо яг сайн баттай юм байхгүй нэ. Мэдгүй нэ. Харин бас тийг сонссон нөгөө. Өнөөдөр хамбал ах юм. Бараг үлрэл. Өнөөдөр гараа суудлаа. Өнөөдөр заавал ах нар болохоор ч би ингээ уцтаад би төрөө биш. Төрөө чинь нэр хүндтэй болохоор ингээ уцтаа. Ранкин классик авсан байгаа. Тэгээд зориулаад товцсон уцтаа ирсэн байна. Кав классик. За ингээ төрөө богийн хоёр ойлгийн чимгээд авлаа. Ингээ өөрөөсөө олдог байхгүй. Хариу гэсэн ядаа үлээж байна. Нийт саксан бөмбөг сонирхчтой гоё 30 жилийн баярын мэдлэгээ төвшүүлээч. Тэ ямар ч байсан саксан бөмбөг үздэг сонирхдаг 8-аас 80 насны бүх хүмүүстэй Монголын саксан бөмбөг ингээд нэг 30 жилийн хугацаанд лигийн тэмцээн зохиоцсон байна. Энэ үед бүх цаг үед үзчихсэн, дэмжижсэн бүх хүмүүст энэ өдрийн гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр 8-аас 80 гэж юм л да. Тэгэхээр 8 хүртэлх 81-ээс хойшгуудыг яг яаж байгаа? Өөртөө очоод нэг. За оройг сайхан өнгөрүүлээ. Амжилт. За амжилт. Юу өцгөн? За баярын. За баярын. Лигийн 30 жилийн баярын мэнд All-Star-ын сэтгэлийг сонсъяхаа. За All-Star-ст гоё болж байна. Тэгээ энэ жил чинь нөгөө бас нэлээд онцлогтой Монголын лигийн тэмцээн анх удаа спорт тоглоомын төрлөөр Монголд 94 95 оны улиралд зохион байгуулагдсан. Тэгээд энэ тэмцээн маань одоо ингээ 30 дахь жилээ одоо өнөөдөр энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Тэгээд үнэхээр одоо лигийн 30 жилийн арга хэмжээ тэгээд одоо энэ удаагийн лигийн арга хэмжээ ингээд нийлээд ер нь их сайхан арга хэмжээ болж байна. Өөрөөр хэлбэл одоо саксан бүхийн бүх одоо тоглогчид, дэмжигчид, спонсорууд, шүүгчид ерөөсөө саксан бүхт ямар хамааралтай ямар хүмүүс вэ? Энэ бүгдийн баяр болж байна. Тэгээд хүн болгон ч сайхан баярлж байна гэж бодож байна. За тэгээд дашаа хавьд болохоор бас яг энэ 30 жилийн хугацаанд ер нь саксан бүхийн холбоог бас түшилж явсан тийм. Тэгэхээр хэдэн онуудад ерөнхийдөө яг удирдлагаар нь ажиллаж байна. Тэ 2005-аас 2011 онд саксан бүгийн холбооны ерөнхий нэрмжлэгээр ажиллаж ирсэн. Тэгээд одоо энэ хугацаанд бас одоо
гарч ирсэн лигийн тэмцээнүүд энэ хугацаанд одоо гарч ирсэн залуу тоглогч нар бүгдээрээ одоо сая ингээл дунд үеийн тоглогч нар болцсон. Энэ 30 одоо тамирчны дунд ингээд бүгдээрээ явж байна. Тэгээд сайхан байна. Одоо спорт гэдэг бол угаасаа л одоо өнгөрсөн үе те одоо ирээдүйд энэ одоо явдаг жамтай уламжлалтай тэгээд яг энэнгөөрөө явж байна. За өнөөдрийн энэ байдлыг хараад ингээд бодоход бол Монголын сагсан бүг цаашдаа бол одоо илүү хурдтай, илүү сайхан хөгжих юм байна гэсэн ийм одоо ихтгэл найдвар төрж जैन тэгээд баяртай байна. Тэгээ ер нь бол яг нэг юм гэр бүлийн уур амьсгал мэдрээд байгаа хгүй. Өнөөдөр бол ингээд явхаар те уулзалтаар ах нартайгаа уулзалт जैन, олон жил уулзаагүй найзуудтайгаа уулзалт जैन, дүүнэртэй ч гэсэн уулзалт जैन те. Тэгэхээр ер нь одоо яг сагсан бөмбөгийн одоо гэр бүлийн одоо нэг уулзалт болоод гэр бүлийн баяр болоод байгаа юм шиг тийм мэдрэмж төрж जैन л та. Тэгээд таны хувьд ер нь зүгээр одоо яг ингээд өнгөрсөн он жилүүдэд ингээд бодохоор за тэр яг мартагддаггүй улирал гэвэл нэг тэр улирал л байд юм да лигийн гэдэг ч юм уу. Тийм улирал байвал юу вэ? Тэг ер нь спорт чинь ер нь тэгэл гэр бүлийн баяр шүү дээ. Тэгэл ялангуяа хамгийн сүүлд одоо FIBA одоо нэг олон улсын сагсан бий холбоо чинь те We have family гэдэг бүр ингээд нэрлэлсэн байгаа те. Тэгээ өнөөдөр бүрт ингээд явж байгаа. Спортод өөрөө гэр бүлийн баяр. Бараг одоо нийгмийн баяр те улс үндэсний баяр. Тэгээ тийм учраас бол энэ одоо маш өргөн үрээг хамарсан ийм одоо цар үрээтэй ийм сайхан зүйл зөвхөн тэмцэлтгээс гадна зөвхөн одоо энд од тоглогчд гарахаас гадна нийгэмд одоо маш өргөн ийм одоо сайн сайхан зүйлийг харуулж идэг. Хов хүнд болоод нийгэмд маш их тийм эерэг нөлөөг үзүүлж идэг. Ийм одоо зүйл учраас одоо энэ цар үрээгээр ч гэсэн Монгол улсад ингээд сайхан хөгжиж байна. Тэгээд өнөөдөр ч гэсэн сая манай амбог хэлж гэр бүлийн баяр гэдэг. Одоо энд заалан сууж байгаа залуучуудыг харахад бүгд гэр бүлээрээ ирсэн, жоохон хүүхдүүдэд дагуулад ирсэн. Зарим нь одоо аав ээж нь хүүхдэд дэмжээ те ах эгчнэр нь дүүгээ дэмжээд ингээ ирсэн. Болохоор энэ бол одоо яалтчгүй спорт гэдэг бол тэр дундаа сагсан гэдэг бол багийн спорт, гэр бүлийн спортоо гэж одоо хэлэх нь бол зүү ясныхоо хаа гэж бодож байна. Тэгээд олон сайхан тийм дурсамжтай цаг үе одоо мөчүүд, тоглолтууд байдаг. Тэгээд бидний хувьд ч гэсэн одоо би бас өөрөө тоглогч байсан ийм сайхан мөчүүд бол маш их байдаг. Харамсуур мөчүүд байдаг. Тэгээ энэ дээрээ суралцаад тэгээ ер нь тэгээд одоо ингээд бодоход бүх юм сайхан дурсамжууд байдаг. Тэгээд ийм сайхан дурсамжуудтай байна гэдэг бол сайхан. Тэгээд эргэнч байна уу? Одоо хожигдолч байна уу? Хожсонч байна уу? Бүгд хоёр талтай сайн муу хоёр талтай тий. Тэгээд энэ бүхэн ингээд явсаар хагаад өнөөдрийг үржин цаашдаа ч гэсэн явах байхаа гэж ингэж бодож байна. Энд хамгийн гол нь бид спортын мөн чанарыг ойлгох хэрэгтэй тий. Тэгээд энд хүндлэл гэж байх хэрэгтэй. Энэ спортын соёл гэж байх хэрэгтэй. Энэ спортын ёс зүй тий. Энэ спортын одоо гайхамшиг зүйлүүд зөндөө байгаа. Тэгээд манай залуучууд маань энэ бүгдийг ингээд ойлгоод явах юм бол Монгол улсад энэ сагсан бүгийн спорт одоо бүрэн утгаараа сайхан хөгжинө гэдэгт бол итгэлтэй байдаг. За, баяр юм дахин дөө. Баярлаа. Нийтлэг хэд ч тоглож байгаа юм? 4. Хэд удаага хоолтой сонгож байна? 2. За, нэмж өсөд амгүй. Яг эндээс ба. Тийм баа. Ойрд уулзааг байж байгаа уулзсан ч амар сонио. Өлмөг өргөж явах гэдэг юм. Өндөр идэ. Метр 90. Ирээс нэмэгдэггүй. За, өнөөдөр сэтгэл хооцоочлаа. Өнөөдөр сэтгэл үнээр гоё. Уу уу ах нартаа цог талбайгаар тоглож байгаа харж байгаа сэтгэл өндөр байна. Одоодээс чиний яг жиддэг байсан ах гэвэл юм байна. Сэдв зурагш. Багшаагаал шүтдэг байсан да. Нийт бүх багт тамирчтай болон шүүгч нартай зохион байгуулж байгаа сагсан бүбийн холбооныхондоо баяр хүргье 30 жилийн. За сэтгэл ямар нэг ч юм. Гоё байна. Талбай дээр гарсан чинь 94 оноос эхлэж анхны шүүгч хийжсэн. 14 жил лиг шүүгээд байсан байгаа. Эргээд талбай дээр гарсан ямар вэ? Эргээд талбай дээр гарсан чинь гоё байна. Энэ том гоё ордондоо орж үтсэн. Талбай дээр шүүсэндээ маш их баяртай байна. За, Оостарын баяр мэдрэг. Баярлалаа. Сэтгэлээ уулзаач. Гайхалтай байна. Гайхалтай наа. За, Оостарын эхний оног авсан шүү дээ. Зорилго байсан уу? Гүү шууд тэгэл гараад шууд аав шидсэн чинь. Шууд байглаараа. Тэгээ бобог ирээд. Өөрөө. Эхний онооны пасыг хэн өгсөн бэ? Санахгүй шүү дээ. Ингэдэг байхгүй ингээ хүмүүс дамжуул. Цогтоо. Одоо нөгөө лигээс чинь нөгөө юу яаж байгаа юм бэ? Эхний оноо авсан хүнд чинь сая төгрөг өгж байгаа юм. Тэгэхээр пас нэгсэн цогтоодоо 500 нөхөө. Өгнө шүү дээ. Яа, хажаартай. За, улсад хэдэн жил тоглож байна одоо? Нэгцэндээ л 4 жил. Хэдэн? 4. Оостор 4.
3. Эхний жилийн Rising Star болсон. Юу нисгт болдог бүс ордонд болдог. Ах нартайгаа хамт талбай дээр гарсан ямар вэ? Амар хэлсэн шүү дээ. Гоё шүү дээ. Гоё нөө. Яг энэ дэс чи яг аль нь илүү их шүтдэг байсан бэ? Отгон мөнгө авах юм уу? Гана мó те? Вау, гоё шүү. Гана юу те? Гана төвийн тоглогч. Яа, 3 жилдээ хараад бассаа. Огш. За шидэл мэдлэн яг л 30 шидэл мэдлэн. За ахнартаа зориулаад гоё сэтгэлээгүй байлаач. Үзэж өссөн. Тэгээ тоглолтыг чи харах сайхан байлаа. Ах нартаа баярлаа гэж хэлье да. За баяр минь. Өсөд байгаа мó? Баяр минь. Бас өсөд байгаа мó? Угаасаа метрийн 3 4-т бас. За Острын сэтгэл ямар? Сэтгэл маш өндөр байна. Тэгээд аюу өмнөч болж байгаа 30 жилийн Остр аюу гоё болж байна. Үнээр гад асааж байна те. Гад асааж гоё. Чи жилдээ нэг 30 жил нэг л болж шүү дээ ийм Остр тийм үү? Үнээр та хэдийг хараад бид нар бол тэнцээ зүгээр юу те. Огшилт. Оги гэж байж бид нар те. За сэтгэлээ хооцооч гоё. Тэгээд бас маш гоё энэ 30 жилийн 35 жилийн болсондоо бас баяртай байна. Тэгээд бас нөө Баянжир бүүс тамт тоглож байсан талигж ахыгаа бас бодсон ч бас нөлөөс туслаас оргилох юм бас хамтаа бүтээс гоё дурсамжууд байгаа бас дотн байсан миний. Одоо энэ нөгөө манай дээд үеийн ах нар байгаа шүү дээ тийм. Биднээс одоо бидний үед үзэж өссөн шүү дээ. Тэгэхээр тэр үед одоо яг хэний нэг харж шүтэж бишэлдэг байв. Би одоо Дүвшийн ахын фэн биш. Дүвшийн ахын фэн. Остар 30 жил сэтгэл ямар байна? Гоё болж байна. Бүх цаг үеийн тамирчид цугцсан, шүүгч нар маань бас цугцсан. Гоё болж байна. Сэтгэл онцлог юм юу вэ? Гоё. Тэгээд өмнө шүүжсэн ах нар маань ирлээ, бас эгч нар маань ирлээ. Тэгээд ер нь бол бас танилцаа өмнөх үед бас сонсоод их гоё байна. Тэгээд бас олон өмнөх тамирчид бас ирсэн байна. Тэр нэг их гоё байна бас. Орой танилцах үзлэгтэй гэдэг. Тийм ээ. Одоо манай сагчдын хувьд ингэж асуудаг шүү дээ. Нөгөө та нарын хувьд одоо үзэж өссөн одоо тоглогч тэнд нөгөө тий шүтэн нэм байсан байд энэ шиг болох юмсан гэж боддог тий. Рол модель гэж ярьдэн шүү дээ тий. Одоо ах шиг их чиг шүүждэг болчих юмсан энэ их ч өстой гоё шүүхэм ах гоё шүүхэм аж тийм юм байна. Тэг намайг ч одоо шүүгч болж байгаа ч нэг жааж ах гэл эртний шүүгч анхны шүүгч нар гэл ярьдаг өстэй жааж ах тэгээ ер нь бол тэгэл сонсч байсан дөө. Эртний шүүгчтэй. За гамбар ид. Миний хувьд болохоор би анх шүүгч нэлээд сүүлд болсон 17 18 онд болсон. Тэрнээс өмнө сакс Монголын саксыг үздэг байхдаа энэ одгийн ах их ах махыг сайн үздэг байсан байхгүй. Тэгээд өрөөд нөгөө ерөөсөө нэг одоо бодтор юм уу те очиж тоглолтын үзэж байгаа телевизээр л үздэг байсан те. Тэгээд өнөөдөр ингээд яг нэг талбай дээр гарч ирэх нь харлаа л та. Амар гоё санагдаж чинь ер нь бол яг өөрөө үзсэн үнийг харж байна. Тэгээд шүүгч хувьд бол би бол миний хувьд бол жааж ахыг л ер нь яаж шүүдэг жааж ах ч юу шүү дээ бас гоё класс шүүн те. Заалт маалт ингээд хүний доогор моогоор ороод те. Тэгээд би наавын дээшээ гарч ирэхэд маш тусалцаа үзүүлсэн манай Заягч ганцаа хоёр байна. Би Заягч ганцаа хоёр бол мөнхөд одоо шүтэн, хүндлэн. Энэ хувьд бол хэлээч. Ойлгохгүйгээр. Гэтэ өөж орн гоё айд ивсэж өгөн заяа. Ямар намайг өдөө хүртэл тусалж эндсэн ахыгч хоёртой маш их баярлалаа. Та хоёроо мөнхөд хүндэлж явдаг шүү. Тамираг. За одоо ийш. Одоо ингээд эмгтэй шүүгч хэлээ шүү. Энэ хүмүүс дандаа жааж ахыг хэлээд байна. Ми дугаа эмгтэй шүүгч. Би анхнаасаа л заяагч. Гэтэ уул жааж ахс гэтэ яг эмгтэй гэлчээ гэж. Заяагчтайгаа хамт ажиллаад одоо 12 жил болсон байна. Тэгээд огийн мөрөөдөж явдаг зүйл бол заяагчийн насан дээр заяагчийн оронд яг ингээл байж ихийг л хүсэж байна да. Бүгдийн базар даа. Тий. Тэгэхээр одоо шүүгчнэрийн дарга болгохыг хүсэж байгаа гэсэн үг үү те? Тий. Одоо та нар ирээдүйн даргийнхаа үүдээс хараа зогсож байна. Мэд чинь. Одооноос айтаа гарсан шүү. За миний хувьд бол тэгээд угаасаа ойлгомжтой заяагчээр дамжиж, инх туул гихчээр дамжиж орж ирсэн. Тэгээ уугнаа гихч энэ тэгээд ерөөсөө л дандаа эмгтэй шүүгч нартайгаа ажиллаж ирсэн. Тэгээд тэр хүмүүсээс бүх юмыг сурсан, бүх юмыг харсан. Мэдээж лиг үзэхээр лиг дээр одоо оргил ах байна, тэгээ ганзаа ах байна. Тэр хүмүүсийг бүгдийг харж ирсэн. Тэгээд надаас илүү хүн бүхнээс би суралцахыг хүсдэг. Тэгээ бүх шүүгчнэрээ хөндлөж авдаг. Өнөөдрийн энэ лигийн онцлогийн хувьд гэх юм бол одоо дээр үуч үзсэн шүүгчнэртэйгээ хамт иргэн шүүгээд тэр хүмүүсийг талбайд гараад тэгээ өөрсдийн залуу ах бидний үе дээр шүүжсэн хүмүүсээ сайн ингэж гараад шүүж байгааг нь харахад бас цаанаасаа бас нэг тийм огшоод бас гоё мэдрэмж төрж ийн. Тамирчдыг 30 тамирчдыг зарлахад хамгийн их догдоллоо. Тамирчдын өмнөөс баг догдоод шар ус босоод ингэж нүднээс бас цээлгэнсэн. Айгүй
Айгуу гоё жил болж байна. Баярын өдөр. Өөлт хууж хахын дараа 80 дэвс чинь. За guys хэдүүлээ ингээ. Гоё дурсамжтай төг мөгөө уулзъя. Дурсамжтай биш ээ. Жохон хөгжилтэй. Жохон фактуудаа тий. За халаат болгоод анх нь эхлүүлчихье. Нэг жажахын факт зөндөө байдэн шүү дээ тий. Факт гэж тий одоо тэр факт бол биш зэ. Тэгсэн чинь ингээд талбай энэ тал тоглолт ингээ явж исэн чинь жажах шүглүүлээгээл талбай нөгөө тал руу ганцаараа гүг яваад байдаг байхгүй. Тэгээ чи ордон дүүрэн хууж ордон дээр ордон дүүрэн хүмүүс бүгдээрээ гайхаад одоо яаж байгаа юм бол гэсэн чинь дахиж очсноо нэг юм ундааны таг ингээд талбай дээр ороод ирчихсэн чинь тэрнлүүгээ зааж шүглдэж бас сенсацтай амт шүү дээ. Тэдээс ингэж амар хөлөө ингэж хайж гүйдэж шүү дээ. Тэгэж гүйж амар шүү дээ. Тэрнлүүгээ ингэж хагас сууж зааж шүглдэж мүгэлдээ заяа. Гэж шүглдэж мүгэлдээ. Тэсээ тэрийг гаргаж хайсан чи үзэгч маа алга малга тассан чинь цэмгэлзэл гүүгээр яваад гэж байгаа. Чи тэгээд одоо All-Star маань өнөөдөр одоо 2 өдөр амжилттай үргэлжлэж байна. Одоо анх одоо яг анхны бөмбөгийг дунд нь хайжсэн хүний хувьд одоо 30 дахь жилийн одоо лиг дээр бас гоё All-Star дээр бас өнөөдөр бас бөмбөгийг дунд нь хайж байна тийм шүүгээд явж байна. Спортсоо уулзаач. Гоё байна шүү дээ. Ер нь сүүлийн 25 жил ингэ шүүгэг аль байсан. Тэгэхээр бас эргээтэй найзуудтайгаа гарлаа хамт те. Эргээд энэ жоохон залуучууд байсан хүүхдүүдтэйгээ шүүгүүд айгүй гоё байна. Тэгээ ахад 25 жилийн залуу насны дурсамж эргээд ирлээ. Тэгээ тийш бодогч байна. За тэгээ нийт саксофон сонирхож шүүг залууч төлөвлөлт дэмжигчтэй хамтдаа гоё 30 жилийн мэнчилгээ төшөөлөж хаа. Тий энэ одоо 30 жилийн саксофон болоор бохоод 30 жилийн явуулж байна. Ингээ хүрэлцээс бүх хүмүүстээ баярлалаа. Монгол саксофон манд тугаа улам хөгж болтгоо ерөөй дөө. Ура. 30 жилийн баярын мэнд өргөе. Баярлалаа баярын мэнд. За All-Star болж байна. Жигнэс яриад байгаа юм. All-Star сэтгэл гоё болж байна. Гоё болж байна. Гоё болж байна. За. Өөрийгөө үзэж танилцуулаач. Юу яа. Нэрээ би тоглосон юм аагүй. Камер ороод бичлээ дээ. Одоо өнгөрсөн. За одоо өнгөрсөн. За өөрийгөө танилцуул. Одоо ямарч гарцгаа. Юу танилцуулах. За. Намайг Сувдаа гэдэг. За. Хэд жилдээ лиг үзэж байна нэр нь? 18 оноос ч үзэж байгаа юм уу? Аль үед дэмжтэй? Ахыгаа багыг ил дэмждэг гэсэн шүү дээ. Ах чинь баггүй шүү дээ. Харин дэмждэг байсан гэсэн. Одоо баггүй. Одоо юу майнерс дэмжиж байгаа. Болор Эрдэнэ пен байна. Болор Эрдэнэ. Болго тандч гоё сэтгэлээ өгөөлөөч. Гоё тоглодог шүү. Гоё найруулж тоглодог шүү гэж л. Чи өөрөө сакс тоглодог юм уу? Маа жоохон тоглосноо. Хэр найруулах вэ? Бас дэжгүй найруулна. Авцаарт. Та нэр болчих. Би чамаас ганцхан асуулт асууя. За. Ганц олмонгийн гэдэг авгтай. Хоёр ахтай хоёр байдаг те. За тэр хоёрын бүтнээр нь. Га Эрдэнэ болор Эрдэнэ. Оо ингээ болоо. Шууд гарын хэр нэр. Амар болж штэ те. За Ленинг брэндийн гарын бэлэг. Амжилтсэ. За тэгээ байнг үзээрэй. За. All-Star өдрийн мэнд хүргэе. Нэрийн баярын мэнд. Камер яваад. Тийм. За баярын мэнд. За сайн мэдсэн үү? Өөрийгөө танилцуулаач. Юу ч юм. Энэ мигтэй үзэгчтэй өөрийгөө танилцуулаач. нэр юм уу? Наач. Камер яваад. Бааж ялтан бид нар одоо тийм амар худлаа царайтай байгаа юм. Би энэ юу юм тэгвэл? Энэ ассан хүмүүстэй. Энэ камер ардаа. За яваач тий. Ирэх болоход өрснүүлээч тий. За энэ явж байгаа шүү дээ. За эхлэв. За одоо цааш нэрхлэхөө. За баярын мэнд. Баярын мэнд. За сэтгэл ямар байна? Ямар гол All-Star? Сайхан болж байна. Гоё байна. Тэ. Юу нь гоё вэ? Бүх юм л гоё байна. Та гурав хамгийн гоё нь шүү. Шууд гарын бэлэг. Тэн та гурав бол үнэхээр гоё байна. Баярлалаа. Одоо энэ жилийн All-Star чи угаасаа мөрөн бол бид гур бас маш сайн таньж байгаа. Тэгэхээр саксофон мөг тоглодог. Тэгээ тоон дотор нь байдаг залуу учраас. Одоо яг үзэгчд гэх юм одоо юу гэх юм бэ? Чи ингээ сакстай холбоотой маш олон жил боллоо шүү дээ. Тэгвэл эдгээр жилүүдээс хамгийн гоё All-Star нь хизээний All-Star байсан бэ? Ер нь дээл бүх All-Star-ууд чинь яг тухайн мөч бүхэндээ онцгой байдаг шүү дээ. Тэгэхээр All-Star-ыг нэг ялгаад авах буруу баха. Бүгд л гоё шүү. Зүгээр яг санаанаас ч гардггүй. Одоо шийдэл найзууд шагналмаг авсан ч юм уу? Жоо нүгүүж өгөх гэдэг шүү дээ. Орсон ч юм уу те. Одоо манай уугаа маань байна, болдоо маань байна. Уугаа MPB авдсан жилүүд бас супер байсан. Манай болдоо бас 3 жилдээ авраг Slam Dunk гэх те. Бүгд л сэтгэлд ойрхон ш.
Одоо найд багийг дэмжиж байна. Одоо Лиг дээр шүү. Лиг дээр мэдээж энэ жил ууга болдоо хоёроо бол харж байгаа. Найдсын тоглолтыг бол бас нэг үе үе сим ирж үзчихэд байгаа. Тэгээд ер нь эргчлээс ер нь Дархан Юнайтед руугаа илүү төлхөө орчин доо. Гэхдээ миний харснаар бол энэ цагаас хойш Дархан Бисэж Nice баг болж нэрээ сольсон учраас бол би бол дахиж дэмжихгүй гэсэн. Гэхдээ бол ямар ч сим бол үзэл байгаа юм тий. Дарханыг хэр дэмжиж байна? Дарханыг яг сэтгэлээрсэн шүү дээ. Яг уу. Дархан Юнайтед. Тэгтээ яг тэр дэмжихгүй хүчээд яа дэмжиж байгаа? Син болохгүй байгаа. Яг нөө ууга болдоо хоёроо сүүлийн жилгээд бас зарлчлаа тий. Тэгээд хасын үлгүүтэй тоглох Ривал гэдэг хат нас тэр тоглолтын бол яг Жерсиг өмсч ирсэн. Ууга болдоо хоёрын амар фанат юм байна. Найз нь тийм үү? За тэгэнгүүт яг тэр хоёртой холбоотой асуулт асуунаа. Ууган баярын карьер хэд оноо вэ? Карьер хайн хэд оноо вэ? Олон улс Монгол. Тэгээд бодлыг цаагаад байна шүү дээ. Монголчууд чинь төлөв төхүүлж өгөө. 70 за хотлаа. Бүр дөөлөн 40 хэд гэсэн тхээ. Энэ хараа. Фанат нь найз байгаа. Тий. Амар дотных нь гэдэг. Яалчгүй Дархан Юнайтед яг фанат муу юм байна. Ямар хортой юм. Яг одоо. За боли. За та гуравтаа баярын мэнд хүргэе. Өөрчлөлтөө тэгвэл. Асуултаа өөрчлөлтөө. Монголын карьер ID. За Дархан Юнайтед бэн юм байна. Маргаан гэдэг бахан. 33 тийм баг. Нэг юу санаж байна. Талигч давааг өнгөрсний дараах тоглолтын дээр нэг болдооч нэг 3-аас дарааж 10 хийгээд нэг оролт тэгээд нэг штраф 33 он аваад сэлгэнээс тэрийг ер нь хай карьер нь гэж байдаг байх шүү. Болдоо хоёрын хэн төрүүлжлийгт орсон бай. Анх. Уугаа. За энэ мантасахгүй зэрэг болгоо. Энэ яалчгүй Дархан Юнайтед фанат юм аа. Энэ чинь оюутан болоод 4 он бид нар лигт орж илаа. Ууга хэд он төгссөн? 10 жил. Тийш дээ. Манай болтой юм шүү. Яалчгүй Дархан Юнайтедийн фанат юм байна. Сая дүүд. Би үн чамд ингээд юу чинь гарын билэг өгөхгүй л хичээгээл байгаа. Амар амархан асуулт асуугаад байгаа. Бүр амар амархан асуултсан зэ. Энэ дээр бүдрүүл зүгээр болий. Би зүгээр хийчих шүү. Батагийн мөнгө болдоо шүү дээ. Ислам данкын тэмцээнд дараалж хэдүүдэд төрүүлсэн бэ? 3. Йоо, яг мэдчих. Йоо, яаж мэдээд байна? Нэрээ бэлгүү. За, Ленинг брендийн гарын бэлгийг. Найстаа бэлгэлж байна. Манай хамтрагч байгууллага байгаа тийм. За тэгээд би их шүү өмчиг сайхан өнгөрүүлээрээ тэгээд сагсан бөмбөгөөр гоё амьсгалаа гоё enjoy. Окей. Та гуравтаа сайн амжилт. Том болоод тэр нь яг энэ ах шиг сагсчин болондоо гэж боддог тийм ах байгаа юу? Бага. Уугнах. Миний хувьд бол Томихага. За. Хэнийг дэмждэг вэ? Тоглогчдоос. Ахмад. Ахмадыг уу? Монгол тоглогчдоос. Үлзэрших уу? Чиний хувьд? Миний хувьд эмэгтэй тоглогчд байгаа юм болно хамаагүй. Индрагч тэгээд Оромент. За энд юу хийж байгаа лээ? Сакс үзэж. Ямар сакс үзэж байгаа лээ? All Star. All Star. Энэ жил саксны хэдэн жилийн болж байгаа вэ? 30 жилийн. Воо. Бүгдээ мэдэж байна. Амар штэ. За баярын мэнд. Сайн уу нэгтэй сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. Монголоор сайн юу? Монголоо сонсон байна. Гэхдээ сүүл нөгөө 6 сар ирч явсан болохоор бас гайгүй. Гэтэ мэдээж нөгөө ийм том сагсны баяр болж байгаа учраас бид нар эрх нь угаасаа зөөс нэрээ бүр амар догтлоод баярлаад хүрээд ирсэн. Тэ хамгийн түрүүнд нийт үзэгчдийнхээ өмнөөс үргэлжлэн ирсэнд бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. За. Ялангуяа одоо яг 3 гэр бүлээр ирсэн шүү дээ, тий? Тэгэхээр бүгдд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хоёрд нь болохоор ер нь яг өнөөдрийн сэтгэл танд ямар хөө мэдрэмж төрөв? Юж аренад ерөөсөө тоглолт үзээгүй байсан л та. Тэгээд юж аренад тоглолт үзээд өнөөдөр одоо энэ Монголын сагсны хөгжил ямар түвшин байгааг бас хараад тий. Одоо бидний үеийн сагс бол тэр чигээрээ утгаараа өөрчлөгдсөн байна. Айгу
мундаг байна гэдэг гоё мэдрэмжийг авлаа. Уур амьсгалыг авлаа. Бас холбооны энэ зохион байгуулалт үйл ажиллагаа бол айгүй мундаг зохион байгуулалттай болдог болсон байна. Тэрэндээ бол бас маш баяртай байгаа. Чи бас хөгжлийн нэг хэлбэр шнэ тий. Яалчгүй. Нууц шүү анх наашаа эргээсээ өмнө бэлтгэл хийсэн үү? Гүү штэ. Юу ч үгүй. Цаад чи нөгөө юу яагаад коуч хийгээл хүүхдүүдэд бас хажуулаад хийх болохоос шүүрсэн өөрөө хийх бэлтгэл хийгээгүй байгаа. Энд энэ гоноос бэлтгэл хийж ирсэн юм шүү. Айгуу сайн шийдэж штэ тий. Айгуу сайн шийдэж байна. Тий. За тэгээд ямар ч сан үчиг сайхан өнгөрүүлээрээ тэгээд дахин хэлийг хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Та гуртаас амжилт хүсье. Мундаг аашгүй байг үзэж байгаа. За баярлалаа. Ерөөсөө авахгүй. За Осторын баярын мэнд дахин үргэе. Тэгээд стрит ямар вэ? Ер нь Остор ямар болж өндөрлөө? Хөө гал гэдэг үү? Үнэхээр бүр тоглолоо. Ерөөсөө эхлээс анхуулаад дууслаа тоглолоо. Залуудгаас эхлэлээ. Тэгээ харин тийм ерөөсөө бүр тэр ардаад хүлээгээл байж л ингээд бидэд бас ярьж байгаа нэг зүүдлээд байгаа юм шиг мэдрэмж төрөө. Тэгээд ингээд амар гоё байлаа. Үнэхээр гоё бүр тасархаа. За бид өөрийн зүгээс болохоор нэг саксны подкаст хийдэг шүү дээ тий. Та үзэж байгаа юу? За ер нь бол алгасахгүй үзхийг хичээж байгаа. Гэхдээ заримдаа аймаас амжихгүй байгаа тий. Тэгээд өнөөдөр ер нь өнөөдрийн ивент зориулаад бид гурав нэг юм яг өөр өөрснийхөө шүтдэг тоглогчийн өмсгөлөөр хангаж байгаа. Яг өөр өөрснийхөө айдлаар хангаж ахгүй. Яг өөр өөрснийхөө айд. Тэрийг гайхах гэдэг байхгүй. За. Тэрийг тэгээд жоохон гайхах. Вау. Тэрэн дээр одоо юу гэдэг юм? Ог ах, шах тэгээд ихах гэдэг ингээ яг өөр өөрсдөө зүгээр үнэлдэг хүмүүсийг шүтдэг хүмүүсийг гэх юм уу те сонгоод ингээ өмсөд ирсэн. Тэгээд заавал их ахтай яриа хийнэ, яриа дахиж авнаа гэж явж байгаа. Түрүү нөгөө ярих тийм байгаагүй. Тэгээд тийм учраас дахиж ирж байгаа шүү хаа. За. Хамгийн түрүүнд ямар ч байсан тэр газраас сүлцэн ирээд те одоо энэ олон үзэгч олныг бас ингээд одоо нэг юу гэдэмдээ баг сэтгэлийн төвтэй гэх юм уу одоо юу гэх юм ер нь бол сансан амар олон сансан байгаа шүү дээ. Тэр нь мэдгэжлээ шүү дээ. Талбай дээр гараад их ах хүмүүнд үргэд зүгээр заал шууд нүүрлээд эхэлж байгаа байхгүй юу? Бүгдээрээ орилоод эхэлж байгаа. Үнэхээр гоё байна те. Үнэхээр гоё. Тэр сансан байна талбайгаа те. Маш баярлалаа гэж хамгийн түрүү. За баярлалаа. Тэгээ та гурав одоо бас ингээд энэ саксныхаа энэ айгуу гоё түүх одоо гоё хүмүүсийг оролцуулж айгуу маш гоё юм зөв юмыг яг хэрэгтэй үед хэрэгтэй цагтаа хийсэн жоо хийгээд явж байгаа маш их баярлалаа та гуравдаа. Өшөө олон тэр нуугдсан баатрууд байгаа те нууцыг авьяастагууд маш олон байгаа шүү дээ. Зөвхөн 30-д ороогүй ч гэсэн бүгдээрээ мундаг тамирчид байгаа шүү дээ. Тэгээд бүгдийг оруулаарай гэж хэлсэн. За амжилт. Үнэхээр гоё байна. За баярлалаа. За тэгээ үргэлжлэх тэгээ геймдэй подкаст дээр үргэлжлүүлээ ярьцгаая те. За тэгээ. За орой сайхан өнгөрүүлээ. Орой сайхан. Би орж авах юм. Болно шүү дээ ямар ч. Хаалтан гэрээ байгаа мó. Танад л хаалтан гэрээ авах бид нар л хаалтан шүү дээ. Геймдэй подкастын ямар нэг юмд орж болохгүйсэн хаалтан гэрээ байна мó. Байхгүй шүү дээ. Тэгээ та яг асууад байна. Би харин одоо би сая ингээд өнөөдөр бүх хотын тоглолтоор чинь бид нар сонирн биш тоглогчид сонирн байгаад шүү дээ. Ялангуяа манай гадаадаас Австралиас ирсэн чинь одоо бол ингээд юу дуусахгүй шүү дээ. Тэгэхээр би тэдэр орсон дээр авах гэж бодохгүй. Та бүгдээс яриа авчаа. Тэр ихтэйгээ дууцаад явчихсан. За тэг өнөөдөр сэтгэл гоё. Монголын саксны бүх хотод ер нь өмнө ийм болж байгаа. Монголд ер нь аль нэг спортын лигийн бүх хотын тоглолт ийм болж байгаагүй баха. Тэгээд ер нь их гоё өргөн дэлгэр боллоо. Тэгээд хамгийн гол нь зохион байгуулсан холбооны зохион байгуулах багт би баярламаар байна. Тэгээд манай шууд амжилтын баг яг одоо хамтарч ажиллаад бид нар зааврын дагуу маш сайн ажиллаа. Бас энэ урлагийн ивентийг зохиож байгаа тий. Энэ арч одоо шүүгчд гээд ер нь нэг бараг 200 хүн ажиллаж шүү дээ. Тэгээд энэ олон хүний ажил ингээ гоё боллоо гэж харж байна. Ерөн зүгээр өнөөдөр ингээд надад төрсэн мэдрэмж нь юу байсан гэхээр нэг юм за битгий дуусаасаа л гэж бодлоо. Яг зөв. За яг ингээд үргэлжлэл яваад байгаа. Битгий дуусаасаа. Тий. Ялангуяа нөгөө 30 лежендээ дуудаж зарлах бол бас яг тэр их гоё байлаа шүү дээ. Би одоо өөрөө зарлж байгаа. Өөрөө уртлаа. Жохоо огсон. Одоо тэр зангираад тий. Ярисан байсан шүү дээ. Хийггүй байлаа би. Зангираад очсон шүү дээ. Талгаач оргил бидэд 10 жилийн хүүхдүүд байхаас цуг нэг секцэнд явж ирсэн. Өсрийн усын аврагчсан хамтаа орж ирсэн. Тэгээд гэргийн манай 10 жилийн нэг анги тэгээд ерөөсөө надад айгүй ойрхон яг тэрэн дээр их хоолой эйгүү болж илээ тэгээд. Гэтэ гоё байна. За тэгээд ямар ч байсан одоо лигийг шууд амжуулдаг те арын маш олон бүрэлдэхүүнтэй алба байгаа. Та бүхэндээ нийт цагсан бөмбөгийн сонирхчдын өмнөөс
ямар баярлаа гэж хэлэх хэрэгтэй заавал. Тэгээ өнөөдөр бол зөвхөн саксчдын баяр биш. Яг энэ саксан бөмбөгийн тогоон дотор байгаа энд ажиллаж байгаа тий өөрснийхөө сэтгэл зүрхийг зориулж байгаа бүх хүмүүсийн баяр тэнд арын албанд ажиллаж байгаа ямар мундаг залуучууд байдаг үлээ гэдэг би одоо хамт ажиллаж байсан учраас амар сайн мэдчихээн. Тий яг зөв хүн болгоны л баярын өдөр шүү. Тэгдэггүй яг тэгээд энд одоо зүрх сэтгэлээ зориулж би сэтгэлээ зориулж ажилладаг бүх хүмүүсийн баяр. Тэгээд үзэгч маань 2 өдөр юу ч харин нэг дүүрэглээ. Зургатаар бас маш олон улсууд үзэж байгаа. Тэгээд бүгдээрнийх нь баярын өдөр үнээр гоё боллоо. Баярлалаа. Таатаас амжилт хүсье. За амжилт хүсье. Үслэг сайхан өгүүлээрэй. За. Орой минь дахаа. Орой минь өвчин. Баярын минь дүргэн. Баярын минь дүргэн. Тэ маш гоё өдөр болж өнгөрсөн боллоо. Тэгээд таны сэтгэл ямар? Сэтгэл маш өндөр одоо 1000% байна. Тэгээд дүүнэрийг хараа, ах нарыг хараад гоё огшлоо. Бүгдийг нь орууллаа. Үнгээр нэр та хэдийг бас ингээд хамт талбай дээр харах бас бидэд ч гэсэн амар гоё байлаа нэ. Энэ цаг буцаадсан юм шиг те. Тэгээ яаж ах нар чи ямар амар өндөр хөвгтэй тоглоод байгаа юм бэ те. Бид нар чи өглөө ирж бэлгэл хийс 5 цаг. Тийм баг ерөөсөө. Гүн алддаг хүн гэж алдаг зүгээр авсан шийдэл хийсэн болгоно хийгээл ерөөсөө. Харин тийм. Дүүнэртэй хичээл заагаад байна шүү те. Тий. Тэгээд стахын хувьд болохоор ер нь баг бахасаа энийг харж шүтэж цагчсан болоо яг ийм цагчсан болоо гэдэг ч юм уу те. Үлгэр дуурайл авч ирсэн. Мэдээж маш олон хүмүүс бол Сидахаас үлгэр дуурайл авч ирсэн. Тэгээд тэр үлгэр дуурайл авч ирсэн хүн маань өөрөө хинээс авдаг байсан юм те. За би ер нь бол ах нарыгаа үзэж өссөн. Анх нэг эхлээс хойш ер нь бүгдийг нь үзэж өссөн. Тэгээд одоо манай Алтан мөрөгдүүдийн Батүр ахыг ер нь их дэмждэг байсан. Яа тэгвэл нөгөө манай баг ихтэй нэг анги байсан. Намайг одоо баг жоох ухаан ураг байхад манайхаар их орж гардаг те. Тэгээ Батүр ахыг ер нь их дэмждэг. Биднес ч одоо нэг хороол нэг тийм уусууд авахгүй. Тэгээд ахыгаа ер нь их шүтж биширдэг байсан. Тэгээд одоо хамгийн сонирхолтой нь одоо юу гэдэг би ингээд залуу байхад хүүхд байхдаа Азийн чон гэдэг одоо Дөвшинбаяр ах махыг дэмждэг байлаа. Найзуудаас зөрөөд тэгсэн чи явсараа яг нөгөө эсрэг багт норд юм 11. Айгуу сонио. Тэгээд одоо тэр чигээр явж байгаа. Юу гэдэг айгуу сонио. Цаанаасаа тий. Цаанаасаа хувь тохиол гэдэг юм. Тэгээд миний анхны багш маань Дэмбэрлгээд маш сайхан байгаа 11 жижиг Дэмбэрлгээд багш маань миний одоо сакс тоглох аавсгийг зааж илаа. Сараа өгш маань байна. Одоо ганц хуур багш байна. Ингээд ер нь багш үеийн багш нартай маш их баярлж авдаг. Шигшөөгийн багш нар байна. Шигшөөгийн ах нар байна. Тэгээд одоо ингээд залгам шалаа болоод ингээд дүүчэлээ дараагийнхаа дүүнэртэй ингээд энэ шигшөөгаа олончлоод ингээд авч явж байгаа. Одоо санчир тоомдооч гэсэн маш их баярлж байна ингээд. Дараа манай саксан бөмбөгийн ирээдүйд гэрэлтэй байна. Улам өшөө илүү амжилт гарах байхаа. Сидахын хувьд яг зүгээр лигийн All-Star-ын үеэр ч юм уу яг мартагддаггүй тийм дурсамж юу байна дурсамжтай? За 2006 онд одоо би чинь бүх хотын тоглолтын All-Star гэмийн шилдэг тоглогч болж исэн. Тухайн жилээ бас удирдлагын MVP болчихлоо. Тэгээд тэр 2006 онд бол миний хамгийн оргил үе байсан гэх чинь тийм үү 2 MVP шагналыг дараалж авч ирсэн. Од студийн Тамир ах маань тэр үед All-Star гейм шагналыг гардуулдаг байсан. Од студийн нэрмжтгээд Тамир ахтайгаа сая уулзаад тэгээд ингээд ер нь бол ингээд дандаа өнөөдөр бол ер нь саксны одоо гэдэг бүх хүмүүс цугларлаа шүү дээ. Ургийн байсан юм байна. Тийм. Яг үнэ. Тэгээд одоо жишээ нь ингээд сая зураг авах болох чинь 6 оныхороо Азийн наад 10 оныхороо 14 оныхороо гэл эсвэл лидерийнхаараа мөсийнхаараа хасийнхаараа гэл ингээд тэн дээр хідэн ч удаа зураг авах болов. За. Тийм боллоо шүү. Тэгээд Сидахын миний зүгээр Сидахтай холбоотой хамгийн гоё дурсамж юу гэдэг вэ гэхээр тэр нөгөө юун дээр ордон дээр болж байгаа болдог гэсэн. Тэр одоо насан туршидсэн баха. Нэг давс тогтдог тий. Насан туршидтэй болсон. Хиний үдээс үлээ. Ойлгох ахын үдээс үлээ. Тийм баг шүтистэй тоглож. Шүтистэй тоглож байгаад нэг ойлгох ахын үдээс дээрээс нь гарч ирээд бүрнэ халз дээрээс нь гарч ирээд гусаад. Амар. Тэр бүр ингээд тэрний өмнө бас нэг тогсон байхгүй юу? Тэгсэн чинь жааж ах явуулт үлээсэн. Тэгсэн Сидах гэж байгаа бай. Йоо, сая явуулт юм уу гэсэн чинь жааж ах явуулт гэсэн чинь. Ингэж байгаа. Чинийгэр болоо. За, окей. Үнээр явуулт гэсэн юм уу? За, окей. Харж байгаарай. Гэт яг тэгэл нэг 2 3 давтахны дараа дахиад амар тосоод иртээ. Тэр чи одоо насан туршидсэн үү? Насан туршидтэй усаа ороор зүрдэг дээр шүтисээр байлоо. Хасагдах шатны тоглолт лээсэн. Тэр чинь бүр яг дээшээ гарцсан. Тийм өгөөл тийм болчихсон. Манайх ч тэрний ялаа бас 20 доноо хожигж байгаа бариад хождог тоглолт байгаа. Тэгээд ер нь л ингээл
одоо тэр авид житизмээс худалдаа ингээд мобис гэл ингээд хэдэн сургуулиуд хоорондоо ингээд усын аварга оюутны лигээр их өрсөлдөг байсан. Тэгээ би энийг хурсалж тэгжил биднес ер нь бол маш ур чадвар сайжирсан тийм байгаа. Тэгээ тэр чинь нөгөө намайг юу яадаг жил шүү дээ. Оюутан болдог жил лигийн тамир чинь оюутны лиг тоглож болно гэж зөвшөөрсөн. Тэр нь надад бүр айгүй олзуурхаа шүү дээ. Тэгээд нөгөө лигт 1 дахь 3 дахь 5 дахь тоглоно, 2 дахь 4 дахь оюутны лигт тоглоно. Ерөөсөө байнгын тоглоостой. Тэгээд тийм л байсан. Тэгээд тэгжиж юусэн ур чадвар бас маш их сайжирсан байхаа. Тэгээ манай ах чинь тэгээ нөгөө угаасаа бэлтгэл амар хийдэг. Тэгээ нөгөө ядарч гэж байх юм биш. Тэр нөгөө 1 дахь 3 дахь 5 дахь гэж зөрүүлээ тоглоо яваад 7 оны 7 өдөр тоглолттой байсан ч гэсэн. Тэгээ суух 40 минут тоглолцоор байгаа. Тэгэл яа. Тэгээд айгүй гоё бэлтгэл их хангагддаг байсан тоглолч. Одоо ингээд сэтэх амар олон хүүхд бэлтэж штэ. Тэгээ ер нь та яг одоо хэнийг тэрийг энийг гэж ингэж асуухаар жоохон хэцүү байх л та угаасаа. Гомдооч нэг нь гомдооч байгаа. Тэгэхээр зүгээр одоо яг хүмүүс арай таньж амжаагүй байгаа. Гэхдээ та бол харцсан айлгууч бэлтээ явж байгаа. Тийм үг тийм бэ. За одоо миний танаа нутгийн одоо мөнх хөрдлөгээ хөвөн да 17 настай. Тэгээ бөмбөлөө маань одоо маш сайхан гарч ирж байгаа. Хүүхдийн сая Самар лигээр тулууг те. Яа. Самар лигээр ах нартайгаа бас тоглож ирсэн, зуны лигээр тоглож ирсэн гэж ур чадвар нь сайжирсан. Тэгээ сая Солонгос руу 3 сар бас багшийн удирдлаганд 3 сар бэлтгэлээгээд маш гоё атлет болчиход ирсэн. Тэгээ өөрөө бас хоосонгүй волейбол тоглоно. Тэгээ волейболынх нь бас спорт сагсанд бас нөлөөлж байна. Тэгээ волейбол ер нь хослолж явж энэ бараг тэр нь тэгээд бараг л юу 7 өдрийн 7 өдрийн бараг 14 удаа тоглож бэлтгэлээгээд байгаа юм шиг. Тийм волейбол сагс одоо хослуулж явж шүү. Тэгэл ерөөс энэ тийм урилга зарлагаар тоглосон юм байна. Тийм тэр чинь нөгөө юу штэ. Волейболын бас өсвөр шигшээд байгаа тийм. Тэгээд сагсны өсвөр шигшээд бас байгаа тийм. Бага. Тийм. Тэгээ ингээд хоёр шигшээд тоглоо яваад байгаа байхгүй. Аль нэгийг одоо сонгоогүй тийм. Дотроо бол за волейболын багш нь үнсэж магадгүй. Ярьж болохгүй юм байна. Тийм. Тэгээ тэр хөвний сонголт шүү дээ. Тэгээд яг тухайн хөвд нь яг баг. Үнэхээр гоё хүч төрж орж ирж байгаа. Ер нь бол одоо энэ 16 7 мундаг хүүхдүүд зөндөө байгаа. Сайн ажиллаж байгаач багш нар байгаа. Одоо алдар тийжийг нөгөө маань төвшөө шүү дээ. Төвшөө бол маш сайн ажиллаж байна. Манай модоны отгоо байна. За тэгээд сургуулиудын багш нар байна. Ер нь орон нутгийн спорт хорооны багш нар ер нь бүгд сайхан ажиллаж байна. Саксууд их жигдхэн гоё хөгжиж байна. Сонирхч одоо их байна. Сакс гэчгүй волейбол ч гэсэн бас сонирхч айгүй спорт тоглоом ер нь их гоё хөгжиж манай хөгж залуучууд маань бас гоё. Ер нь бол чөлөө цагаа зүг болсон өнгөрүүлэх болов гэж бодож байна. За тэгээд ахтай амарсан одоо бидтэй цаг гаргаад ярилцсан маш баярлалаа. Тэгээд үчиг сайхан өнгөрүүлээрээ мөн одоо баяраа сайхан нэмгэлээрээ л. За баярлалаа. Та ч гэсэн одоо 30 жил хамаатай ус удаж шүү дээ. Тийм шүү дээ. За баярлалаа. За сайн уу? Сайн уу. За баярын мэнд хүргэе. Тэгээд дээрэс нь бас баяр хүргэе. За маш их баярлалаа. Тэгээ All-Star MVP боллоо тий. Тэгээд ер нь энэ удаагийн All-Star өнгөрсөн жилийнхаас юугаараа өөр санагдав. Чиний хувьд одоо миний санаж байгаа 2 жилдээ л All-Star тоглож байгаа шүү тий. Өөр зүйл гэвэл бол мэдээж манай ах нар байлаа. Энэ жил ялгаа нөө лигийн 30 жилийн үед ирэх юм уу маш тийм одоо айгүй тийм өөр маш сайхан болж байна. Хүндэлж биширдэг ах нартайгаа ингээ нэг талбайд гарч тоглох бол үнэхээр бас өөрөөрөө тийм бахархмаар мэдрэмж байлаа. Яг бас өөр зорилготой байсан зорилгооч бүр давуулан биелүүлчихлээ. Сэтгэл зов маш өндөр байна. Өөр зорилго гэдэг нь юу? Нэг тим тим цогтоо гэдэг. Ялсан баг нь 30 сая төгрөгийн хандив өргөн гэдэг. Тэндээс ер нь бүр нэмээд MVP болсон байна те. Тэрийг бол ер нь айгүй их зорж исэн. За тэгээд Азагийн хувьд одоо яг энэ өнөөдөр хамт тоглосон одоо энэ ордонд сая тоглож үзүүлсэн гэх юм уу ах нараас хэнийг ер нь хардаг байсан бэ? Шүтдэг байсан бэ? Багада. Багада гэвэл одгийн ах бай. Тэгэл ер нь бас биесний сагсныг үздэг байсан. Гэтэ мэддэг юм гэвэл тэгэл манай нөгөө Том ах зажрах мөшөө. Жохон залхсан байна уу Том ахаасаа. Тэгэл манай нөгөө Том ах жоохон загнаад байдаг юм уу? Банк загнуулно. Тийм үү? Хэрэгтэй загнуулж гэх юм уу? Өнөөдөр өглөө All-Star эхлэхээс өмнө бид хоёр нөгөө танаа багийнхан ч гэдэг юм эсрэг багийнхнаас ер нь яриа авсан л да. Тэгээ өнөөдөр хин MVP бол гэдгсэн чинь бүгдээрээ л ер нь Азаг л гэдсэн. Тэгээд яагаад гэсэн чинь ер нь жоохон жичрүү штэ жичрээдээд наа чи ер нь жичрэндээ л гэдсэн. Тэд нар тандаж гоё үг гэлээч.
Би сая бол ерөөсөө жичээгүй шүү. Байгаа л MVP авчлаа. Зүгээр жичрээг байхад MVP авчлаа. Easy. За л да. За тэгээд чичрээг үл гэж штэ. Зөө мөрөөр. Жичрээг юм байна шүү. Тий, мөрөөрөө юм бол ерөөсөө байхгүй шүү. За сайн уу болох баярын мэнд хүргэе. Баярлалаа, сайн байна уу? За тэгээд өнөөдөр юу болчих вэ? Өнөөдөр би ямар ч тэр нэг ахнарын тоглолтыг ер нь мдээгүй. Тэгээд яг эхлээл тоглож байгаа. Яг 2 дугаар байс ахнар тоглоод тэгээд ахнараа тоглож явах бас ер нь амар гоё юм ойлгосон. Ер нь бол яг тэгээд бас сагсчид бид нар ер нь амар олоолаа юм байна. Ер нь бол амар том гэр бүл байд юм байна. Энд яг одоо үе үеэс 10 хүн гэж байгаа боловч тэр цаана ер нь бол маш олон энд байгаагүй маш олон ахнар байгаа. Тэгээд ер нь бол их ер нь амар гоё ялаа ер нь ахнарыгаа тоглолтыг үзээд. Тий, ер нь амар гоё гэр бүлийн уур амьсгалтай болж өнгөрлөө шүү дээ, тий. Дүүнэртэйгээ уулзлаа, ах нартайгаа уулзлаа, найзуудтайгаа уулзлаа, тий. Тий, тэгээд Волкогийн хувьд болохоор All Star ер нь зүгээр нэг ямар зоригтой байсан бэ? Би All Star-т нэг зүгээр ямар ч сакс тоглоё гэж гоё enjoy байж үзсэн. Ер нь ямар ч тийм шагнал магаал гэж бодоагүй. Тэгээд ер нь бол яг марашаас манай их шогийн бэлтгэл эхэлсэн. Тийм учраас жоохон ядралттай байгаа даа. Тэгээд өглөө бэлтгэлээсээс тий. Тэгээд ер нь бол нэг амар бэж ачаалахгүй нэг тоглохгүйгээр ер нь бол зүгээр хажуунаас суугаад үзээд байж гэж ер нь бол бодсон. За өнөөдөр тоглож исэн одоо ах нараас гэх юм уу, талбай дээр байсан ах нараас чи ер нь хэнийг шүтэж хардаг байсан бэ? Би ер нь бол төрөө ахыгаа л үзэж явдаг гэсэн. Тэгээд ер нь бол яг амар дээдлийг өмнө би үзэж байгаагүй ер нь бол ордон мордон үздэг байгаагүй. Тэгээд тэгж явж байгаа л гэнт. Тэгээд одгийн ахын тоглолтыг хараад ер нь бас би хааг нь хараад оо ямар яг арчид ямар амар бак хүн бэ? Ямар агуу хүчтэй амар хүч ер нь бол харахад ер нь бол тэр хоёр гарын хүч мөч бол амар харагдчихлээ. Мөр тэр гарын уурт аалд мал. Тэгээд их ахын бүр яг нэг 2 пассаас бүр точуулсан. Би бүр их ахын пасс гарч ажиллаа суужсэн үнээсээ хаагуура өгч сая гэдэг бүр бас амар тэгэхээр бас гоё пасс л байна. Тэгээ гонахын шилтийг харчаад бас ямар амар шидд юм бэ? Орчин үе янд авах штэ гэж бодлоо. Бид чинь нөгөө гоног яриад идэг шалтгаан тэр ихгүй юу? Тийм, ер нь бол тийм. Цэвлэгийн андуурж эндүрээд яриад идэг нөгөө гоног гэдэг. Би яг энэ суужсэн чинь артлын хүмүүс хөөе наа одгийн гонооч одоо болт баг дийлэгт байгаа юм шүү биш үү? Тийм сонссоо. Тийм, ер нь бол яваг бол тоглож байгааг үгүйсэхгүй тийм байна. Волкогийн үед болохоор нэг жижигхэн биф болсон те. Тэрний талаар жижиг бах таа юу? Тийм ээ тийм за. Тэрний талаар ямар тач одоо юу ч бодохгүй байгаа. Тэгээд ер нь бол юу ч уусаа болоогүй гэж бодож байгаа. Зүгээр л яг спортод байдаг зүгээр цагаан хөрөлтөө нэгээ хурцлана. Бид нарыг хурцлана, бид нар тэднийг хурцлана. Ингэж тарж байгаа. Гэтэ тэр нөгөө юу юм уу? Анар коуч айл чин тэгж ийн гээд зүгээр хилцсэн юм байлээ шүү дээ тийм үү? Эсрэг багч ингээд манай тожигчод муу баг тожигчлоо гээд хилцсэн юм байлээ шүү дээ. Тэрнээс яг эсрэг баг нь тий эсрэг баг яг тэгж хэлсэн юм бол байхгүй. Анараа манай коуч коучийн одоо ухаан юм бол амирчтай ингэж хурцлаад ингээд та нарыг ингэж бүр муулаад байна. Та нар зүгээр сууж чадах юм уу? Эний хариуг барих юм уу гээд. Тэгэл ингэж яж байгаа. Тэгэл ер нь тэгэл их юм болцсон. Одоо болохоор ингээд анзаарах подкастт орж явахдаа хэдүүлээ ярилцчихсан шүү дээ. Одоо ахын дэ бол 3 шидэлтэй сайжруулах хэрэгтэй байна. Гэхдээ тэгэнгүүт одоо ингээд ер нь бол дайггүй болоод байна шүү дээ. Сүүлийн тоглолтууд дээр 3 шидэлтүүд ч юм бол дайггүй болоод байна. Тэгэнгүүт одоо яах юм тэгвэл? Одоо болкаг яах юм? Одоо яг миний бэлтгэл дээр хийж чадвал ер нь бол шидэлт унж байгаа. Гэхдээ хувь багаагаа. Тэгээд илүү тоочтой шидэхэд бол илүү олон бүр бэлтгэл дээр дахиад илүү олон шидэх хэрэгтэй байлаа. Ер нь бол би өөрийнхөө унжсан шидэлтийг бол ер нь бэлтгэл дээр амар давтсан. Тэгээд ер нь бэлтгэлийн үр дүнд яг ундаал гэж яг харж байгаа. Тэр одоо тэгээ өшөө яг нэг тоглолтод одоо ядаж 70-аас дээш өгтэй 3-аас ч юм уу. Тийм бодож байна. Тэгээ бас болоог байна. Ер нь одоо энэ лиг дээр гэлтгүү одоо яг Guam, Японы эсрэг юм өндөр тамирчтай эсрэг яг хэрвээ тэд свич хийж хамгаалвал ер нь бол яг одоо Guam, Японы тэр чинь амар өндөр баг свич хийхээр яг доошоо өгөхлөөр свич хийхээр маа өндөр тоглогч ер нь бол намхуунтай байна. Доор хөр ер нь бол их оноо авч юм чадахгүй зэ. Тэгэхээр ер нь бол хаана яг тоглолтыг ялгаа гаргах вэ гэхээр ер нь жижиг бид нар л яг тэр урд чугамных нь өндөр хүмүүсийг ингэж юу гэдэг байгаа. Ингэж олзолж иж. Тэгээ олзолж иж л ер нь амжилт хүрэх юм байлаа. Тийм учраас эхлээ сая хийж байгаа. Тэгээ ер нь бол яг одоо нэг монголчин болохоор нэг юм арай яг өөр арга барилаар тоглоо яваад байгаа шүү дээ. Монголын саксч юм болохоор. Одоо жишээлбэл Аз
Азийн сакстай ингээ харьцуулах юм бол бид тэ яг нэг юм Аз школ юм уухэр бас биш байгаа даа байхгүй. Яг ингээ харахаар тэ. Тэгэнгүүт бид одоо жишээлбэл Гуамтай тоглохоор зөөр миний харж байгаагаар зөв. Гуамтай манайх илүү дөрвөн тоглохоо их сайн яваад тэрэн дээр транзишн офенсууд айгуу сайн яваад тэр шийдвэр гаргал сонголтууд айгуу богино хугацаанд шийдвэрийг гаргаад тэ. Ингээ явах юм бол илүү нөө айлын темпэнд орохгүй. Гуам ч юм бол илүү удаан тоглох зорилготой байгаа. Илүү төвүүдээ ашиглаж тоглох зорилготой байгаа. Яг тэгэхээр манайхаас өндөр байна, бяртай байна тэ. Тэгээ би хааны хувьд ч гэсэндээ ур чугамны тамирчид нь бараг төвүүчиг юм бак юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр тийм юм чинь тэрэн дээрээс илүү нэг юм одоо юу гэдэг овжин гэх юм тий. Тийм байж ижил бидэд нэг хойжлох хулгайлахгүй болвол ер нь бол хэцүү байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо ямар ч дүүдээ бол тэгээд Шгшаагийнх нь бэлтгэл цугларалт нь амжилт хүсье. Тэгээ мөн лигийнхэн тоглолтуудад амжилт хүсье. Тэгээд би дурын хувьд болохоор Miners багийн сүүлийн тоглолтуудад угаасаа маш их сэтгэл хангалуун байгаа. Та гэхдээ хамгийн гол нэг хайхтар бити ханж бамаар байна. Тийм юу ч болоогүй шүү дээ. Энд чинь хэд дараалал хожижлол үстэй тэгэл энэ плей-офф чиглэегүй яагаад ч байх чинь тийм. Харин тэгээ энийг үдчихвэл бас багийнхандаа хэлэхэд одоо Шгшааг дээр явчаад ирээ тэгээ та нар ч гэсэн бэлтгэлээсэй гэж яаж байгаарэ гэж хэлээ та. Тэгээ би ч гэсэн илүү бэлтгэлээрнэ. Гэхдээ одоо яг тийм яг цаг нь биш угаасаа Монгол цагаан төлөө Гуам Япон хоёрыг л хажихын төлөө. Зүтгэе. Ер нь бол одооноос ер нь бол би хэлсэн ер нь бол яг бэлтгэлийн тэр фокус ер нь бол бүх тамирч ч гэсэн эхэлсэн байх гэж бодож байна миний бодлоор. За тэгээд амжилт хүсье юм ээ. Тэгээд баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрэй.